Бурхны шишний гэх юм уу ер нь дорн дахны аливаа зан үйл ихээс өмнө тухайн үйлдэлийг одоо нүгэл буюу зөв буруу гэдгийг тодорхойлоход тухайн үйлдэлээс гарах үр дүнгээс гадна нэг шалгуур нь тэр мөн л дөө. Тэр үйлдэлийн үр дагавар хүн жаргалтай болж гэнэ үү, зовлонтой болж гэнэ үү. Тэгэхээс гадна тухайн үйлдэгчийн сэтэл их чухал бас нэг гол буян нүглийн шийдэх нэг юм байдаг. Ялгаагүй үйлдэл байлаа ч гэсэн, ялгаагүй өглөг гэсэн үйл байлаа ч гэсэн сэдэлт нь өөр өөр байснаас болоод нэг нь нүглийн үйл, нэг нь буйны үйл, нэг нь бүр цөөрөлтгүй буйны үйлч болж тийм үү. Үйлдлийн ялгаагүй л дээ. Тэгэхээр дорн дахин хийгээд Бурхны шишний уламжилт бол аливаа үйлдэлээс өмнө хэдийгээр тэр үйлдэл нь одоо бидний ном ярих гэж байгаа, сонсох гэж байгаа, харилцаа ярих гэж байгаа буйны үйл мөн боловч сэдэлтэй засах гэж тийм ээ. Ийм зан үйлийг юм уншлагыг гэдэг бид нар таланаар бол мэднэ дээ. Тэгэхээр дагаад уншцаач. Одоо энгийн хүмүүсийн хувьд бол амдар нэг юм уншаал да гэж уншаад байна. Дотроо бол одоо нэлийн гүнзгий ярих юм бол бясалгал их үү, сэтгэлээ дадуулах гэх юм уу, бодлол яваад байгаа хэрэг л. Тэгэхээр одоо хичээл хийхээ өмнө сэдэлтэй засах гэдэг Бурхан ном хуургын чуулганд дагатлаар Бурхан ном хуургын чуулганд биегээр л хүртэл авралыг одуулмаа. Өгөлгийн болон бусад чандад төрхийг дадуулан үйлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад уйнаар хамаг амтны тусын тулд Бурхны утгыг олох болтугай. Тэгэхээр энэ итгэл эхний хоёр мөрн итгэл дараагийн гурван мөрн бодийн сэтгэлийн үүсэг. Энийг одоо тайлбарлаад авцаа байхгүй бодвол баг тайлбарлал болсон байлгүй те. Маш товчтой. Юу гэж бодох вэ гэхээр одоо янз бүрийн зорилгууд байж болно шүү дээ. Одоо энэ тухайн үйлдэл юун төлөө хийж байгаа гэдэг зорилгоо тодорхойлж байна гэсэн. Одоо бидний хичээлийг яах гэж ярьж яах гэж сонсч байгаа юм бэ гэдэг зорилгоо тодорхойлохдоо Бурхны шинд лоин пимп буюу оюуны шидэлт гэж байдаг. Оюуны шидэлт юунд зоригдож байна? Тэрийг айлхаар хол тавил сайн гэдэг. Хол тавил. Тэгэхээр сая бидний уншсанд бол юунууд бол бид нар одоо өнөөдрийн хичээл сууж байна гэж бодох юм бол та нар тэгж бодох нь шүү дээ. Бурхан болно гэж. Ял төгс нөхцөн гин бүгдийг твцсэн одоо 2500 жилийн өмнө заларч ирсэн тэр Бурхан багш л оюуны гэгэрэл төрсөн төгс гэгэрхийн тулд энэ номыг сонсё гэж бодоод тэгхийн бол одоо их холын зорилтоор лоин пимп оюуны шидэлтний хол болж ирж байгаа номоо сонсож байгаа юм л да. Тэгэхээр энэ хийж байгаа буйн ч гэсэн хийж байгаа үйлдэл ч гэсэн их хүчтэй болдог. Ухаантай юм аа. За дахиад нэг хэлээд. Бурхан ном хуургын чуулганд биегээр л хүртэл авралыг одуулмаа. Өгөлгийн болон бусад чандад хүрхийг дадуулан үйлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад уйнаар хамаг амтны тусын тулд Бурхны утгыг лягч Тэмнэ энийг анхаарч яг дотроо бодож уншин шүү. Зүгээр л нэг амандаа дагаж хэлж байгаа шүү. Үнэхээр Бурхан болъё гэдэг нэг бод. Үнэхээр Бурхан бол. Ялч төгс нөхцөн Бурхны утгыг би олно гэж удаа дахиад нэг уншиж байгаа. Бурхан ном хуургын чуулганд биегээр л хүртэл авралыг одуулна. Өгөлгийн болон бусад чандад төрхийг дадуулан үйлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад уйнаар хамаг амтны тусын тулд Бурхны утгыг олё. За түүний дараа цаглаа шүү дөрвөн сэтгэл гэдэг юмыг үүсгэдэг. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс болох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай.
хамаг амтан зовлон үгүй амгалангаас хизээдүүл ах цогтгой. Хамаг амтан ойрхол садагнан тачаах. Өслөн урлах. Айлнаас нангид тэг сэтгэлээр оршихолтгой. Хамаг амтан гэхээр эхэлж бяцлагж байгаа юм гэх юм уу? Эхэлж бодож байгаа хүнд дэндүү тодорхойг болчих гэдэг. Хамаг амтан гэхээр нэг яг сэтгэлд ургах тодорхой зураглал яг юу бодох нь хэцүү болчихдог. Тэгэхээр зүгээр хамаг амтан гэхдээ эхний ээлжинд хамгийн ойр дотны ичи аваа илгэн саднаа дотроо бодож байгаад тэр маань амгалан хийгээд амгалангийн шалтгаан болсон зөв явдалд орох болтугай. Зовлон хийгээд зовлонгийн шалтгаан болсон буруу явдлаас ангиж орох болтугай гэж бодож байгаад уншвал илүү одоо сэтгэлд орох нь илүү тод. За үгүй бүр одоо нэг өөр сонголт гэх юм бол одоо энийг уншиж яхад тэр нэгтээ надад илүү хүчтэй. Их тийм өөрт сэтгэл хангалуун мэдрэмжийг төрүүлт юм л да. Хамгийн дургүй үнэ бодож байгаа. Өөртөө хамгийн их дайсагнадаг хүн хэрвээ байдаг бол тэр хүн яг одоо дотроо бодож хаад тэр хүн маань амгалан хийгээд амгалангийн шалтгаан руу төвлөрөл болох болтугай гэж бодоод нэг уншаа та. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгсөх болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлон үгүй амгалангаас хизээдүүл агцах болтугай. Хамаг амтан ойрхол садагнан тачаах. Өслөн урлах. Айлнаас нангид тэг сэтгэлээр орших болтугай. Тэгэхээр хамгийн тэр дургуутдаг хүнийгээ дотроо бодож байгаад амгалантай болоос амгалангийн шалтгаан болсон зөв сэтгэл зөв явдлаар явах болтугай гэж бодохдоо зэрэг юу гэж боддогэр нэгдүгээр сэтгэлд их тийм сайхан болчихтой. Бүр нэг ирчүүч орж ирж байгаа юм шиг. Хоёрт тэр хүнд л хэрвээ зөв сэтгэлтэй зөв явдалтай нэрэ болчих юм бол одоо миний зүгээс дургуулах үзий ядах тэр зүйл үнэхээр байхгүй болох. Товчтой бол ерөөсө тэр хүнд тийм нэг миний дургуг хүрэх тийм чанар субстанц гэж ярьдаг. Яг тэр нэг хувиршгүй мөнхийн тийм шин чанар байхгүй. Тэр хүнээ зарим нэгэн хандлагад л би дургуцаад байгаа гэдгийг ойлгож байгаа юм л да. Энэ явсараад би үгүй сэтгэл гэдэгтэй холбогдох ёстой. Ерөөсө зүгээр л нэг тэр шинжинд нь л дургуулад байгаа болохоос тэрний цаана тэр хүнд одоо байнга миний дургуг хүрэх тийм нэг шалтгаан, тийм нэг мөн чанар гэдэг үгүй. Тэгээ тэр хүн маань амгалантай болох болтугай. Амгалангийн шалтгаан луга төгөлдөр болох болтугай гэж. За өнөөдрийн хичээл бид үйл үрийн талаар ярина. Үйл үр гэдэг маань Бурхны шний шүтэн барилга гэж нэг том онолын дотор байх нэг хэсэг юм бамаа. Тэгэхээр үйл үрийн онолыг ярихаас өмнө шүтэн барилга, зүй тогтол гэж Бурхны шинд юу гэлэх вэ гэдгийг анзаарч үзэх хэрэгтэй. Тэгэхээр шүтэн барилга гэж бусад шинд юу гэж үздэг вэ? Бурхны шинд юу гэж үздэг вэ? Шүтэн барилга гэж юу вэ? Энэ энэтхэгт Жампимба гэдэг нэг Бурхны шний урсгал баг. За энэ эдгээр урсгалуудтай жишээлбэл Цанид Чойрын ном одоо Бурхны шишний гүн ухааны мэргэжлийн сургуулиуд болох Чойрын сургуулиудад 4 дахь хичээлээ үздэг хичээлүүд. Дүнтаа гэж, дүнтаа тогтсон таал гэж. Дүнтаа буюу тогтсон таал гэдэг хичээллэр юутай танилцд юм бэ гэхээр энэтхэгт Бурхны шашнаас өмнө болон Бурхны шинтэй зэрэгцэж оршиж байсан гүн ухааны урсгалууд тэдгээр ертөнцийг үзэх үзэл за мөн Бурхны шашны дотоодын гүн ухааны урсгалууд хідэн ангилдаг ямар урсгалууд байдаг ямар хүмүүс үнэлсэн тэдгээр сургуулиудад ертөнцийг үзэх нь одоо юу гэж үздэг юм бэ гэж танилцдаг юм хичээл гэдэг байна.
энэ хичээл дээр танилцж байхад чемпион ба гэж нэг нийтгэхт урсгал байдгаа гэж. За тэр урсгалынх юу гэж үздэг вэ гэхээр гол санаа нь бол за орчин үеийн хедонист буюу зөвхөн амар амгаланг аз жаргалыг л уртл болгогч нар гэсэн үг. Ерөөсө хамгийн бодит зүйл бол одоо өнөөдөр юм, одоо миний мэдрэмж, миний харж байгаа үзэж байгаа сонсож байгаа юм. Түүнээс илүү далд, түүнээс илүү холын юм бол мэдэхгүй ма хинч мэдэхгүй юм. Тийм болохоор одоо л байгаагаараа одоо ер нь ямар ч байдлаар хамаагүй л жаргаад л өнгөрье. Үүнд альва нэгэн ёс зүйн хэм хэмжээ хийж болохгүй өнөө маргааш гэдэг сонирм биш. Одоо л жаргая гэж ийм үзэл баримтлалыг тунхагладаг. Ерөнхийдөө харьцангуй хамгийн гүн ухааны үзэл баримтлал нь гүйхэн сул гэж үздэг байх бурхны шиний зүгээс. За үүний нэг зарим нэг ур сулууд нь бол бүр юу гэж үздэг вэ гэхээр альва нэг юмны шалтгаан түүний үр дагавар гэдгийг бол ерөөсө тооцдог. Тийм юм байхгүй гэж үздэг. Шалтгаан үр дагавар гэж ерөөсө толгоо гашлах шаардлага байхгүй. Юу гэж хариулдаг вэ? Энэ бол ердөө л жам юм гэж. Тэгэхээр түүний үр дагавар бодит зүйлс үр дагавар бодит зүйлс басан шалтгаан нөхцөлөд толгоо эргүүлэх шаардлагагүй ерөөсөө л жам юм. Тэрүүгээр нь түлээгээд авчих гэж. Тэгэхээр юу гэж үздэг вэ? Ус яагаад доошоо урсдаг вэ? Нар яагаад жаргадаг вэ? Өдөр шөнө яагаад солигддог вэ? Одоо сар найз цэцгийн байт юм өргөс гэж яагаад ийм үзүүрлүгэ нарийн юм ингэж бий болоод байт юм бэ? Үгүй бол тогсны үд яагаад ийм нарийн бүтцтэй өнгө юм байт юм бэ? Эдгээр бүгдийг бол хинч хийгээгүй. Нэгдүгээр хинч хийгээгүй. Сүс ч маж гэж хинч хийгээгүй. Овоо нийжс ч өнгөтөн л мөн чанараас ерөөсөө жам юм гэж ингэж үзсгээд байгаа. Тэгэхээр эндээс хоёр одоо бурхны шиний шүтэн барилгын гэдэг онлын яг хоёр туйлшрал, хоёр хязгаар нь харагдаж байгаа юм л да. Нэгдүгээр аливаа нэгэн үзэгдэл юмсын одоо яагаад ийм байгаа юм бэ гэх юм уу? Яагаад ийм үйл явдал болчих вэ гэдэгт ийм үйл явдал болсон шалтгаан нөхцөл хийгээд ийм үйл явдлаас болох үр дагавар эдгэрийн тооцоолгоор зүгээр л байгаа. Нар өдөр шөнө болох нэг зүгээр л жам юм аа. Эрд сурвалжлах хэрэггүй гэж үзэж байгаа нэг хязгаар. Энэ дотор хинч үйлдэггүй гэж нэг үйлдэл гарч байгаа нь бол нөгөө нэг хязгаарынх нь тогтсон таалдангууд үзэл баримтын талаар цохос дуртад гарч байгаа юм л да. Хинч үйлдэггүй. Тэгэхээр энийг үйлдсэн гэж хэлдэг нэг хэсэг хүмүүс байна. Тэнгэр бурхан үйлдсэн юм а гэж. Тэгэхээр тодорхой үйл явдал одоо юмс үзэгдлийг яагаад ингэж байна гэсэн асуултанд нь ойныг бол хийсэн эзэн байгаа. Энийг хийсэн нэг тодорхой далдын хүч байгаа гэж хариулдаг нэг үзэл баримтлал юм л да. Жишээлбэл Аянга цахилгаан айхтар бижигнэл бид одоо ихтний дээр үеийн хүмүүс бол тайлбарлахын аргагүй тийм байгалийн үзэгдэл болчихж байгаа юм л да. Тэнгүүтэл нь яагаад ингэвэ гэж асуух. Яагаад ингэвэ гэж асуунгууд нь яг түүнийг яг тэр өөрийнх нь төвшөнд бодит шалтгаан нөхцөлийн үүднээс одоо натурал гэж хэлдэг яг байгалийнхын тэр талаас нь энэ үйл явдлын шалтгаан нөхцөлийг тайлбарлаж чадахгүй тэр үедээ одоо мэдэхгүй гэж хариулж чадахгүй үедээ яадаг вэхээр далдын хүчтэй холбож үлгэр домгийн байдлаас тайлбарладаг юм л да. Яагаад юм аянга цахилгаан цагч энэ дээрээс л бууж ах шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээрээс нэг тэнгэр бурхан энийг буулгах тийм ээ. Энийг буулгадаг эзэн байдаг. Тэр бол хүчтэй гэж. Ингэж ирсний одоо нэг баталгаа нь бол жишээл аянга цахилгааныг бол дэлхийн улс үндэстэн болгонд өөр өөрийн бас нэг далдын хүчтэй холбож тайлбарлаж ирсэн байдаг. Грекийн гэх юм одоо Египт эднэрийн үлгэр домог одоо политес шишний үднээс тайлбарлах юм бол Зевс бурхан аянгийг захирдаг гэдэг. Манай монголчууд хурмас тэнгэр аянгаар нэрийг нэ гэж хэлээд байдаг. За Ведийн шишин дүүрийн тайлбар баг. Африкийн шашнууд ч гэсэн өөр өөрийн зүгээс нэг өөр нэртэй л юутай ч гэсэн тэр аянга цахилгааныг буулгаж байдаг, тэнгэрийг дуургаж байдаг тийм нэг далдын хүч байдгаа гэж тайлбарлаж байсан.
Эндээс юу харагдах вэ гэхээр бид нар өөрсдийнхөө оюун ухаан хүрч чадахгүй тэр шалтгаан нөхцлүүдийг тайлбарлахдаа шууд далдын хүчийг ашиглаж байгаа. Яагаад гэвэл энэ тэнгэр бурхан Баба гэдэг нэртэй тэнгэр, Додоо гэдэг нэртэй сахиус энийг болгож байна гэж тайлбарлаж ирсэн юм л да. Тэгэхээр энэ бол нөгөө нэг хязгаар. Гэтэ ерөнхийдөө бол мөн чанараасаа гарсан ерөөсөө л юм гэдгээс нэг дээрдэх тайлбар биш л мэдэхгүй гэдгийг л далдын хүчтэй. Яагаад мэдэхгүй гэдгээс ялгаагүй болж байна гэхээр яагаад гэж байгаа тодорхой шалтгаан нөхцөл нь бидэрт ойлгохдоор биш. Зүгээр шууд нэг эзэн тулгаж байгаа юм л да. Зевс эзэн болгодог. Зевс гэж яагаад ийм болсон тэр нь ойлгомжгүй. Зүгээр л Зевс эзэн энийг болгодог гэж. Тэгэхээр Бурхны шашин бол үүнийг шүтэн барилгын үүднээс, шалтгаан нөхцөлийн үүднээс тайлбарлагдах ёстой гэж итгэдэг байна. Бидний харж байгаа, үзэж байгаа юм үзэгдэл болгоны цаана ийм зүйл болохоос гарцаагүй байсан тодорхой нэг шалтгаан нөхцөл, зүй тогтол байгалийн үүднээс нь тэр төвшөнд нь тайлбарлагдах тийм хариулт бол байх ёстой гэж. Энэ бол үндсэндээ ерөөсөө л байгалийн шинжилгээ ухааны гол үзэл баримтлалтай. Ерөөсөө ямар ч далдын хүчтэй холболгүйгээр өөрөөс нь тухайн асуултын хариултыг хайх. Яагаад гэдэг асуултыг. Одоо жишээлбэл нэг оройгүй юм шиг бол байл тийм орой нэм автгай. Магадгүй галтуулын дэлбэрэлтээс ч юм уу болоод юм орой нэм автгай. Бусад уулууд бол ийм шовгор оройтой байхад тэр бол нэг юм автгай оройтой болсон. Тэгэхээр яагаад ийм аваа гэдэг юм уу тийм. Яагаад ийм автгай оройтой юм бэ? Мөн хай тайлбарлаж чаддгүй. Яагаад гэдгийг зүй тогтлын үүднээс тайлбарлаж чадахгүй болохоор энэ бол ингэсэн юм а дээрүүд нэг айхтар том могоо гарч ирсэн. Тэгээд тэр могоо чинь зүгээр түүгээд нэрэнгүүтэл нь нэг том баатар гарч ирээд энэ уулын оройг тасалж аваад дээр нээц. Тэнд байгаа тэр жижигхэн толгод чинь бол энэ уулын орой шүү дээ. Гэхдээ нэрэл тийм юм шиг. За. Гэтэ энэ бол гинэн тайлбар. Маш гинэн сэтгэж байгаа. Тэгээд одоо ингэж сэтгэхэ болчихлоо дийлэх тохиолдол төрлөгдөв. Тэгвэл байгалийн шинжилгээ ухааны үүднээс одоо тухайн уулын насжилтын тодорхойлоо тектоник хөдөлгөөнчд юм галтуулын дэлбэрэлтээс болж ийм бүтцтэй ийм хэлбэртэй болж өмдийн салхины нөлөө умардын юуны нөлөөгөөс ингээд илэгдээд ингэжээ. Энэ бол одоо юу гэдэг алтан нуруудын атар ажилт холбогдох юм уул байна. Одоо бүгдийг тайлбарлаж чадж байгаа тохиолдолд одоо нөгөө том баатарын хэрэг байх уу? Байхгүй тийм ээ. Баатар гэдэг нь ерөөсөө л яагаад гэдгийг тайлбарлаж чадахгүй л хэрэгтэй байсан. Яагаад гэдгийг нь бид нар яг бодит шалтгаан нөхцөлийн үүднээс тайлбарлаж чадж байхад бол далдын хүчтэй холбож тайлбарлах шаардлагагүй болдог. Аянга цэцлэгэн дээр ч энэ бүгдээс харахад хүн төрлөختний танин мэдхүн хүрээд хэлэх энэ алхаа болгоны тоогоор далдын хүчтэй холбож тайлбарлаж исэн юмнууд маань утга алдаад байгаа. Тэр яг бодит шалтгаан нөхцөлийг бид нар тайлбарлаж чаддаг болоод байгаа. Тэгэхээр шинжилгээ ухаан гэдэг магадгүй мухар сүсэг байдаггүй гэж ярих боловч шинжилгээ ухаанд итгэл үнэмшил гэдэг зүйл бол харьцаагүй байдаг. Тэрний юу гэхээр тэр юмс болгоны цаана бодит шалтгаан нөхцөл зүй тогтол байгаа гэж. Ерөөсөө энэ бол шинжилгээ ухаан гэдгийг утга оруулдаг, ам оруулдаг гол ойлголт. Үүний цаана одоо жишээлбэл нэг түүхийн шинжилгээ ухаанч байлаа гэсэн. Бид нар өөрсдөө туулж өнгөрүүлсэн юм эргээд судалж шít. Тэгтээ хүртэл тодорхой нэгэн түүхэн үйл явдлыг энэ бол жам юмаа гэж тайлбарладаг. Тодорхой нэгэн үйл явдлыг энэ бол бурхны таалал юм аа. Бурхан ингэсэн юм аа гэж тайлбарладаг. Түүхийн шинжилгээ ухаан мөн бол гарцаагүй тухайн түүхэн үйл явдал болоход нөлөөлсөн гадаад дотоодын шалтгаан нөхцлүүдийг хүчин зүйлсийг тийм ээ тухайн үйл явдалд оролцсон хүмүүсийн тухайн шийдэл гарах болсон шалтгаан нөхцөл эдгээр бүгдийг үүднээс л тайлбарлахыг хичээдэг. Ингэсэн болохоор л эн чинь ингэсэн юм байна шүү дээ. Ийм юм болцсон юм байна. За мөн түүний үр дагаварт гарсан. Тэгэхээр эн чинь гарцаагүй ийм шалтгаан нөхцөл байсан болохоор л ийм үр дагавар гарч ирж байна гэсэн ийм тайлбар байж байгаа тохиолдолд түүний цаана дахиад далдын хүчтэй холбох одоо боломж гарахгүй л юм л. Хил шинжилгээний шинжилгээ ухаан бас бид нар өөрсдөө зохиоцсон хэлийг судалж байгаа. Гэхдээ л хил шинжилгээ гэдгийг ам оруулдаг тэр зүйл нь бол түүний цаана тэр логик уялдаа тодорхой зүй тогтоол шалтгаан нөхцөлийг л хайж байгаад гол утга. Гэхдээ энэ
ингэж хөгжсөн байна энэ хэл гэдэг маань. Энэ ингэж хөгжөөд ингэж салбарлаад ийм дагаврууд нэмэгдээ тийм ээ. Аялал нь ингэж өөрчлөгдөв. Ингэж сунжраад энэ үг чинь ийм дуудлагатай болсон байна. Уг язгуур нь бол анх тэгж тийм юм тулгуулж гарч ирсэн байна. Тэгжээснэ нэг үг маань ийм хам сэдвийн хүрээнд дотор ийм өөрөөр утгыг илэрхийлдэг болчих. Явцын дунд эн чинь тусдаа үгнүүд болоо салбарлагдсан байна ч гэдэм. Тэгэхээр үүний цаана тодорхой нэг юм зүү тогтолыг л эрен сурвалжилж байгаа гэдэг маань л шинжлэх ухааны гол одоо амь оруулдаг зүйл л үүний цаана зүү тогтолоо гэдэг итгэл үнэмшил гэсэн. Тэгэхээр ийм л итгэл үнэмшил гэдэг нь бурхны шний шүтэн барилга ба. Юм болгоны цаана зүү тогтол шүтэн барилга байгаа. Зүгээр л эзэн тэгцэмаа гэдэг хариулт бол биш. Энэ хангалттай биш гэсэн. Энэ ердөөсөө л жам юмаа гэсэн хариулт бол хангалттай биш гэсэн. Түүний цаана бид нар ойлгох хуц тодорхой нэгэн зүй тогтол байгаа гэдэг л шинжлэх ухаан гэдэг нь одоо хүн төрөлхтний л мэдлийн хүрээнд байгаа л. Гэхдээ л тэр одоо бүгдийг тайлбарлаж байгаа биш ч гэсэн энэ бол хамгийн л найдвартай мэдлэгийн үндэс. Тэгэхээр шүтэн барилга гэдэг нь бол харилцан хамаарал зүй тогтол тэр бодит шалтгаан нөхцөлийн үднээс юм сүзэлийг тайлбарлах орлого гэж хэлж болно. Тэгвэл үүлийн үр гэж энтэй яаж одоо юун тухай ярьд юм бэ гэхээр ёс зүйн философи гэж байдаг тийм ээ. Ер нь ёс зүйг одоо эцсийн ёс зүй гэж юу вэ? Бидэрт нэг сэтгэл өвдөлт байдаг тийм ээ. Бусдыг хорлж болохгүй. Бусдыг хүндлэх ёстой. Би буруу юм хийчлээ шүү гэж эгээмшрэх айх хэдийгээр хийлээч гэсэн түүндээ гэмших түүндээ бас ингэж хийж болохгүй шүү гэсэн бодол нийт хүндрэлт нэ. Тэгэхээр яагаад ингэ тийм бэ? Яагаад бид нар буруу юм хийх ёсгүй вэ? Яагаад сайн юм хийх ёстой? Яагаад бид нар бусдыг хүндлэх ёстой гэдэгт хариулт олох гэж чигээд байгаа юм л да. Ёс зүй гэдгийг одоо маш энгийнээр хэлэхэд бол бусдыг хүндлэхгүй л гэдэг. Тэгэхээр бусдыг яагаад хүндлэх ёстой юм бэ гэдэгт л хариулт ирж байна. Тэгэхээр яагаад бусдыг хүндлэх ёстой юм бэ гэдэгт хариулахдаа хүн төрлөختөн маань бас л нөгөө л түрүүний тэр нөгөө уулын орой шиг нөгөө том баатар шиг Зевс бурхан шиг л хариулж ирж ижил л дээ. Яагаад бусдыг хүндлэх ёстой юм бэ гэдэгт тодорхой зүй тогтолын үүднээс тайлбарлаж чадахгүй тохиолдолд нэг бол ерөөсөө наа чинь бол зүгээр тайлбарлахгүй сэтгэлийн зүгээр мэдрэмжийн зүүн совнгийн юм а гэж нэг хэлж байгаа. Нөгөө нэг хэсэг нь бол яагаад бусдыг хүндлэх ёстой байх юм бол энэ бол эзэн тийм ээ. Яагаад сайн хийх ёстой гэдэгт түүний цааныг надаа ашигтай ч гэдэг юм уу тийм хөлбөрийг санал болгох хэрэг гарлаа гэж бодоод яагаад чи нүгэл хийж болохгүй яагаад чи буй хийх ёстой гэх юм бол үүний чинь эзэн тэнгэр зохицуулж байгаа. Чи бусдад таатай юм их юм бол тэр урамшуулна, таагүй юм их юм бол шийтгэнэ. Тэгэхээр чиний буруу юм хийнэ гэдэг чинь ухта буруу юм аа. Яг бол чамд ашиг. Яг бол дээрээс эзэн зохицуулж байна гэж ингэж хариулдаг. Энэ хоёр туушрал болж байна л да. Эхнийх нь бол ямар ч зүй тогтол байхгүй гэж нэг хэлдэг тохиолдол. Ерөөсөө баг ёс зүй гэдэг чинь логикоор тайлбарлагдахгүй гэж. Нөгөө нэг хэсэг нь бол энэ эзэн тэнгэр гэдэг юм зохицох хүчээ энийг зохицуулж байна гэж. Тэгэхээр үүнийг л бурхан багш бол нэцаасан байдаг л та. Ерөөхдөө юм болгон зүй тогтолтой учир шалтгаан нөхцөл бол байгаа. Тэр шалтгаан нөхцөл нь биднээс гадна эзэн тэнгэр инээ тэр юмтай холбоотой биш ээ. Тэгэхээр хэрвээ бидний юу одоо сайн юм хийх нь зөв буруу юм хийх нь одоо товчлол бидний жаргал зовлон гэдэг маань за энэс нэг би жоохон буруу тийшээр явцгааш. Бас нэг энэ ёс зүйн юутай холбогддог нэг зүйл бол хүний амьдралын зорилго юм бэ гэж яригддаг тийм ээ. Юунд л амьдарч байна. Дээрхингийн далаа өгш ярих айлтгахтаа бол хүний амьдралын зорилго бол юус амар амгалан аз жаргал юм а гэж хэлсэн байна. Аз жаргал юм а. Нийлэн бүдүүн том юм шиг боловч энэ шиг нарийн ухаантай хөх байхгүй. Миний л бодлоор. Ерөөсөө бид нар яг үнэндээ төрснөөс ахуулаад өдний хүртэл өнөө өглөөнөөс ахуулаад өдний хүртэл яг юунд л яваад байгаа юм гэх юм бол жаргалын төлөв явж. Тэр нэг таатай мэдрэмжийн төлөв. Ямар нэгэн байдлаар бусдад магтуул, бусдад хүндүүлэгч байд юм уу? Үгүй бол сайхан амт, сайхан үнэр, сайхан мэдрэмж тэр л нэг нэр алдарч байд юм уу? Тэр
амар амгалант аз жаргаланд мэдрэмжийн төлөө бид энэ насаа зориулдаг. Өөр түүнээс Тэнгэрийн эзэнт гүрнийг босгохын төлөө ч гэдэг юм уу, Бурханы зарилыг биелүүлэхийн төлөө гэх юм бол шууд утгаараа биш. Бид нар ерөөсөө яг үндэ бид нар өөрсдөө аз жаргалын төлөө явж байгаа. Үр хүүхд аз жаргалын төлөө гэж хэлж байна л. Гэхдээ үр хүүхдийн аз жаргалыг тань бидний аз жаргал тэр утгаараа. Хайвасан Африктээсэн Дондон гэдэг хүн 60-ны зуун төдийлөн бид нар тамаагүй bijүүл. Миний үр хүүхэд жаргалтай надад хамаатай болохоор тэр аз жаргалтай бол би жаргалтай болохоор л түүний аз жаргалын төлөө явж байгаа. Түүнээс зүгээр нэг бодгаал аз жаргалтай болоосоо гэсэн утгаараа биш. Тэр хүн аз жаргалтай бол би аз жаргалтай байдаг утгаараа л. Тэгэхээр нэг нь бидний амьдралын зорилго аз жаргал муу юм бол аз жаргал гэдэгт зүй тогтол байна уу гэсэн асуулт гол ирж байгаа юм л да. Түрүүнээс биш шинжлэх ухаан гэм бүх ухамхай хүмүүсийн гол итгэж үнэмшиж явсан зүйл бол юмс үзэгдлийн хамгийн энгийн гэмээр юмс үзэгдлүүдийн цаана хүртэл зүй тогтол байгаа гэсэн итгэл үнэмшил. Жишээлбэл зүгээр алим тасраад унахад бид нэр тийм ээ навч тасраад доошоо унахад ч юм уу салхилахад ч юм уу хин хүн анзаарахгүй ч бол алим тасраад унжил байдаг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид чулуу шидэд газар унж ийн л гэсэн. Тоохгүй. Тэгтэл ухамхай хүн болвол яагаад газар унж байгаа гэж бодож байгаа юм л да. Яагаад газар унж байгаа гэдэг нь болохоор түүний цаана зүй тогтол байна гэж итгэж байна гэсэн. Хамгийн тохиолдлын гэмээр байж л байдаг гэмээр энгийн гэмээр тэр зүйлсийн цаана хүртэл ямар зүй тогтол байна. Яагаад алим дээшээ хөөрөд явчихдаг. Яагаад тэндээ тогтоод яагаад газар руу унд. Энэ жам гэмээр энгийн гэмээр байдаг юм гэмээр юм зүй тогтол байх хэрэгтэй гэж 90 сурвалжсныхаа эцэс таталцлын хууль гэдэг байгалийн том хуулийг байгалийн том зүй тогтлыг нийцгэж байна. Тэр хамгийн энгийн гэдэг юмний цаана хүртэл яагаад буюу зүй тогтол байгаа гэдэг итгэл үнэмшлийн үүднээс 90 сурч. Тэгэхээр одоо 2500 жилийн бурхан багш маань бидний жаргал зовлон гэд хамгийн энгийн гэмээр байж л байдаг гэмээр тэр зүйлд тодорхой бодит шалтгаан нөхцөлийг л 90 сурвалжлахын тулд амар амгалан юунаас харах вэ? Зовлон зүтгүүр юунаас харах вэ гэдэгт хариулт олохын тулд одоо тухайн үед хүнд байж болох бүх юмар л хангагдсан байсан хэрэг тийм ээ. Ханхүү байсан хэрэг, хэмжээгүй эрэхтэй ханхүү байсан хэрэг, эд баялаг нэр төр бүх юм байсан. Тэдгээр бүгдээ хаяад 29 наснда дахиж 80 наснда таалал төгсөхийг хүртлээр нэг ч удаа эргэж байшин савд орж үзээгүй. Тэр чигтээ уулаар янчлал номоо номдол явцсан юм л да. Энэ ерөөсөө амьдралын зорилго нь бол тэр зорилгоо биелүүлэх тодорхой зүй тогтол шалтгаан нөхцөл байна уу гэсэн айлт. Бид нар жаргалын төлөө ч юм бүгд тэр жаргал гэдэг юм хэрхэн гарч ирдэг. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн аз жаргал хэрхэн гарч ирэх вэ? Түүн зүй тогтол байна уу гэдэг дээр нөгөө хоёр туйлшрах үзэл. Нэг нь бол үүнд альва нэгэн зүй тогтол байхгүй гэж. Цэвэр тохиолдол нөгөө жам гэдэг нь болчиход байгаа байхгүй. Цэвэр тохиолдол ерөөсөө л тэр юм. Цэвэр тохиолдол жархан жархал зовхон зовоол гэж. Гэхнийг хязгаарт үзэл. За нөгөөх нь болохоор оюун бол дээд тэнгэрээс зохицуулт юм аа гэсэн бас нэг үзэл. Тэгэхээр бурхан багш энэ дээр л үгүй ерөөсөө юм болгон зүй тогтол шалтгаан нөхцөл биш ээ наач. Зүй тогтолтой нэгт. Хоёрд энэ шалтгаан нөхцөл нь зүгээр нэг бурхан хин нэгний таалалд нийцсэн нийцээгүй асуудал биш юм байна. Энэ бол тухайн жаргалыг эдэлж байгаа хүнд тэр жаргалын шалтгаан нөхцөл байх ёстой. Тухайн зовлонгоныг эдэлж байгаа хүнд гарцаагүй тэр хүн өөрөөс нь хамаарсан түүний шалтгаан нөхцөл байх ёстой. Энгийнээр хэлэх юм бол ерөөсөө бид нар гаднаас хүлээж авч байгаа жаргал зовлон гэдэг маань бидний өмнө гадагшаа хэрхэн нөлөөсний шууд үр дагавар юм аа. гэж л үтсэн байгаа юм л да. Энэ бол харилцан хамаарал юм гэж. Тэгэхээр нөгөө ёс зүй гэж түр хэлээд байсан тийм ээ. Яагаад бусдыг хүндлэх ёстой вэ гэдэг тэр энэ бол ерөөсөө л цэвэр бараг л зүүн совингийн шахуу
учир шалтгаанаар тайлбарлагдаж үзүүлээ гэж нэг үзээд байдаг. Нөгөө нэг гэсэн болохоор эзэн тэнгэр бидэрт хайрлсан ивэлээ ч гэдэг юм. Тэгтэл бурхан багш яагаад бусдыг хүндлэх ёстой гэдгийг тайлбарлах та. Яагаад гэвэл чи бусдаас хамааралтай шүү дээ гэж хэлсэн. Яагаад би бусдыг хүндлэх ёстой гэвэл би бусдаас хамааралтай. Бусдаас хамааралтай болохоор тэднийг хүндлэх ёстой. Яагаад вэ гэвэл бусад гэдэг маань миний нөгөө хүсээд байгаа амар амгалан гэдэгт нөлөөлж чаддаг хүчин зүйл байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л байгаа зүй тогтлохын үүднээс яагаад бусдыг хүндлэх ёстой гэдгийг тайлбарлаж. Яг л харилцан хамааралтай байна. Үлүүлэх юм бол би жишээлбэл нэг модны мөчөр дээр суужгаад мөчрөө тайрч болохгүй тийм ээ. Харилцан хамаарал байна. Би өөрөө тэн дээр шүтэж шин. Тэгэхээр би бусад гэдэг юмд шүтэж амьдардаг болохоор бусдыг хүндлэх ёстой. Ямар ч нөгөө Тэнгэр бурхан ингэсэн хайрлцсан биш. Ерөөсөө л юм. Тэгэхээр бурхны шашны үүлийн үр гэдгийг бусад шашны одоо нүгэл буян гэдэг юм уу тэр ойлголттой харьцуулж зөв үлгэрэлж үзүүлэх юм бол нэг цөөрөн байж л та. Сайхан баян бүрт. Сайхан зэгстэй. Гэсэн чинь хавийнх нь хүмүүс зэгсээ тайраад сүйдэлж түлээч юм. За тэгээд зэгсээ тайраад дуусчихтайгаа зэрэг нөгөө цөөрөм нь ширхчихэж. Тэр зэгс гэдэг маань ер нь нургамал гэдэг маань усыг маш хүчтэй барьдаг л та. За тэгээд бусад шашинтны үүднээс тайлбарладаг тайлбарын үлгэрэлж хэлэх юм бол та нар над зэгсээ тайрсан биш те. Зэгсээ тайрахаар чинь эзэн тэнгэр шийтгээд нуурыг чинь ширхээсэн байна. Бурхны шашинтны тайлбар бол та нар зэгсээ тайрсан бөгөөд зэгс тайрсан үүлэнд нь өөрт нь нуурыг ширгэх хүчин чадал байсан байна. Яг гэвэл зэгс нуур хоёр чинь зүй тогтлын холбоотой юм аа. Ерөөсөө л ийм л ялгаа. Аль нь буруу юм шийдэх, буруутгах тийм механизмыг ярьдагч нэгэн түнд далдын хүчийг ашигладаг бол бурхны шин бол ерөөсөө л энд өөрт нь ийм зүй тогтол хүч чадал байна гэж ярьдаг юм л да. Энийн ялгаа нь юун дээр гарч ирд юм бэ гэхээр одоо salvation theory гэдэг нь авралын онол гэж шашин болгон тэгвэл хэрхэн аврагдах вэ гэдэг зарчмын хувьд ялгаа гарч ирдэг. Тэгэхээр саяны жишээн дээр харах юм бол нэгэнт нуурыг ширгээсэн хүчин зүйл маань нөгөө эзэн болж тарж шít. Эзэн нуурыг ширгээсэн. Яг л зэгсийг яасан болов. Тэгэхээр эзэнд л харагдаж эзэнтэй холбогдож эзэнд ирэхэд нуурыг гаргаж ирнэ гэсэн. Бурхны шинтний хувьд бол ерөөсөө л зэгс тайрсан үлмэл нуурыг ширгэх. Зэгс нуурын зүй тогтлыг мэдж байгаа учраас зэгсэл тарих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ёс зүй гэдгийг дийлэнх шашнуудад эзэн тэнгэрээс бидэнд өгсөн хэм хэмжээ гэж намдаг. Эзэн тэнгэр за та нар энийг хийж болно шүү. Энийг хийж болохгүй шүү гэсэн зааварчилгаа мэйгд. Түүнийг хитрэх юм бол буруудна гэж. Тэгэхээр ёс зүй гэдэг нэг хариуцлага, үүрэг хариуцлах гэсэн ойлголт байдаг болвол тэр үүрэг хариуцлах нь бидний тийм ээ нөгөө агуу эзний өмнө хүлээсэн үүрэг байдаг. Тэгвэл бурхны шашинтны хувьд бол ёс зүйн үүрэг хариуцлах гэдэг бол жишээл миний ёс зүйн үүрэг хариуцлах гэдэг бол өөрийн чинь өмнө бүгдийн өмнө тийм ээ би тэднээс хамааралтай оршиж байгаа тэр бүгдийнхээ өмнө туул голын өмнө хотын гудамжинтай ч гэсэн тэдний өмнө хүлээж байгаа миний хариуцлага. Яагаад гэвэл би тэднээс хамааралтай болохоор туул голын би тодорхой хэмжээнд хариуцлага хүлээнэ гэсэн үг. Яг л би туулгалаас хамааралтай болохоор хамаагүй л хамаг муухай бүгд хийгээд байх юм бол тэр бохирдол нэрэл надад нөлөөлнө гэсэн. Харилцан хамаарал. Тэгэхээр зүгээр л ердөө л харилцан хамаарлын үүднээс л тэр үүрэг хариуцлагын тодорхойлоод байгаа юм л да. Та нар харилцан хамаарч байгаа болохоор бие биенийх өмнө үүрэг хариуцлагуулж бие биенийгээ хүндлэх ёстой маа. Бид нэр хүн болгоно нөгөө түрүү хэлсэнчлэн амар амгалангийн төлөөл явдаг. Аз жаргалын хөтлөө. Гэхдээ энэ аз жаргалын төлөө явж байхдаа бид нар хичээл зүтгэн одоо суралцсан хөдөлмөрлөн. Гэхдээ бусад гэдэг хүчин зүйлийг л анзаарч тэдгээрийн эрх ашиг хүндлэх ёстой гэсэн. Түүнээс ш би л өөрийнхөө төлөө гэж бодоод бусдын эрх ашиг гიშгчээд яваад ахмал эргээд өөрийн чинь тэр зориг өөрийн чинь амар амгалан сүрэг нөлөө үзүүлэх. Яг бол
тэднээс өмнө хариуцлага тэд нар бидний амар амгалан нөлөөлж чадах болохоор зөвхөн бигээд л бодоод яваад ах юм бол тэр хувь хүн тэр улс төрийн намч байт юм уу тэр улс хөр юм уу хол явахгүй л гэсэн санаалт бусад гэдэг зүйлийг үнэлж хүндэлж тэдгээрийн мэдрэмжч байт юм уу тэдгээрийн эрх шиг заавал тооцож үзэх ёстой маа харилцаамаар л байгаа болохоор гэсэн 90-ад онд арчилсан нийгэмд зах зээлийн нийгэм шилжлээ. Би нэг 6 7 дугаар анги байсан юм уу та. 6 дугаар ангид багт юм. Нэг өглөө болсон чинь залуучуудын соёлын төвөрдний өмнө хүмүүс ч гэсэн яг сонсч байсан. Тэгээ тийхээс өмнө би нэг 12 хүртлээ бас тэр коммунист социализм тогтолцоогоос үтсэн гэсэн үг л дээ. Дарийн ширээ нэг надад мэдгүй ч гэсэн. Яадаг байсан бэхээр одоо нийтийн эзэмшил орц гудамж эднэр маань эзэнгүй шахах юм уу за энийг юу гэж ойлгодог байсан бэхээр ерөөсөө л хэний ч юм биш гэж ойлгодог байсан юм уу за юу ч гэсэн цэвэрлдэг байсан цэвэрлэхдээ хүчээр шахуул цэвэрлүүлдэг байлаа л да коммунист субботник гэл тэвэн уцаат аачлаа. Коммунист субботник гэл бид ч одоо 5 дугаар сургуулийнхаа эргэн тойрныг хавар намар цэвэрлээл. Манай байрны дарга очир батгой чинь бүх хүмүүсийг гаргаал давхар махраа угаагаал гэдэг байлаа. Тэгээд зах зээлийн нийгэм шилжихтэйгээ зэрэг бид нар юуг ойлгосон бэ гэхээр зах зээлийн нийгэм бол харамаа бодох нийгэм байна л гэж бодсон. Харамаа бодоход л та зөвхөн харамаа бодох байна л гэж бодсон. Миний бодлоор буруу гэж боддог. Зөвхөн харамаа бод. Тэрний үр дүнд яасан бэ гэхээр орц морцууд тэр чигт хаягдсан л да. Орц нийтийн эзэмшлүүд бол цонхнууд нь хагарсан. Орж ирэхэд орц морц тэгэл өтгөн шингэн хог мог лифтэнд ороход л тэгэл лифтний ханыг дагаал зогсолт голдоо бол нуур тогтцсон. Тэр бункер бол ойртохын арга байхгүй оолгоод байгаа. Яадаг юм бэ? Тэр орчмоор зүйл ерөөс цэвэрлэхдэггүй хэдэн жил болсон л доо. Тэгэл шил шарж унаал, өмхөөс амхаа өтгөн шингэн өмнөртэй л. Тэгээ хүмүүс эзэ цэвэрлж байгаа тэр. Гэт би өстэй энэ орчмоохоо биш үү гэж цэвэрсэн байхгүй л гэдэг. Гэртэл цэвэрхэн байвал энэ орчмор хамаатай л гэж бодсон юм. Гэр гоё яана. Орчмор хамаахгүй. Тэгээ хэдэн жил явлаа л та. Тэгэл өглөө босоод ингээл хаалгаа онгуулвал гаднаас таагүй өнөртэй л магадгүй үүдэнд нэг нохой ч юм уу хүн хэвтэл. Гэхдээ энэ орцоос гоё байвал зүгээр юм биш үү гэж сая бодож ойлгож эхэлж байгаа. Гэхдээ орц чинь ч бас цэвэрхэн байх бас зүгээр юм да. Надад бас хамаатай биш. Тэгэд үгүй тамны энэ ч одоо өөрсдөө цэвэрлэхэ байх гэхэд айл болгоныг мянган цаас цуглуулж байгаа. Орцны жижигүр ажиллуулъя л да. Өтийгээд хинээрээ орцаараа дэндүү байна. Сая надад огт хамаагүй гэжсэн зүйлээ одоо сая хамааралтайгаа ухаарч байгаа. Одоо дараа нь бол сууц өмчлөгчдийн холбоо гэх тэр нийтийн асуудал шийддэг системийг бий болгож эхэлж байна л. Тэгэхээр эндээс юу харагдж байна вэ гэхээр ерөөсөө л харилцан хамаарал. Энд чинь хамаатай биш үү? Орц гэдэг чинь хамаатай, гудамж гэдэг чинь хамаатай. Тэр чөлтөө доод айл, дээд айл, хажуу айл хамаатай байхгүй. Бид нар түүнээс хамаарч амьдардаг. Хажуу айл шүн 2 цагаас орилоод бижигнээд байл надад таагүй байх лугаа адил би ч гэсэн 2 цагаас бичгэн бол таагүй. Тийм болохоор болохгүй юм байна. Харилцан хамаарлаа ухаарсны үндсэн дээрээс өөрийн аливаа нэгэн явдал үйлдэлийг бусдад охирохгүй байх ёстой гэж зарчим тогтоож хэм хэмжээг барьж байгаа маань л бурхан ишний ёс зүйн юм л да. Хэдэн жилийн өмнө манай ахын охин цэцэрлэгээс цэцэрлийн хүүхдүүд хүртэл гар утастай байдаг болчих. Гар утсаа өдөрч хүүхдийн гар утсыг. Яаж байгаа хэний гар утас гэсэн чинь энэ датанагийн 888-гийн гэнэ гар утас л. Яаж гар утасны өдөрч. Гой санагдал гой болохоор наваад ирсэн. Хүний мэг авчирчаад гой тайлбарлаж байгаа. Яагаад авчирсан? Гой болохоор наваад ирсэн.
Тэгээд ээж нь загнаал аав нь уучрал өгөө болохгүй юм чинь болдгоо маа ингэдیں тэгдیں тайлбарлал. Олон тайлбар ярьж байна да. Тэгээд дотроос үгүй чиний имийг ч гэсэн хүн авчиж болохгүй өстэй. Тэгвэл чанд харамсалтай байна өстэй. Тийм болохоор чи бусад хүний имийг авч болохгүй маа. Тэгэхээр ер нь зүгээр харж байхад хүүхэд анханасаа ингээд анх мэдрэмж төрөөд анх юмыг дуртай, дурлаа, тэмүүлдэг болж явах үедээ болвол гоё л байна гэл авъя л гэж боддог. Гоё яна авъя гэж боддог болохоос ш тухайн үйлдэлээс гарах үр дүн тийм ээ. Тухайн үйлдэлд өртөж байгаа хүмүүсийн мэдрэмж ерөөс хамаагүй гоё нь авъя гэж л боддог. Явцын дүн түүнийг сургадаг байх юм л да. Үгүй ингээр чин цаа түндээ ийм байт юм а. Тэгэхээр энийг хийж бол энийг хийж болохгүй. Эцсийн дүндээ цаана нь ерөөсөө ямар л гүн ухаан яваад байна гэх юм бол харилцан хамаарлын талаар л ойлголт яваад байгаа. Харилцан хамаарлалтай болохоор энэ хүн чи өөртөө хүсэхгүй байгаа мэдрэмж төрүүлж болохгүй. Яг л харилцан хамаарл. Огт хамаагүй байдаг хоёр хүн бол мэдэхгүй дээ. Нөгөө хүүхэд 18 нас за 20 нас хүрсэн хүн хүний хар утас авчаад чи яагаад авсан бэ гэж цагтаа асуухад гоё санагдаад авсан маа гэж хариулж болохоо. Гүйтэй ч гэсэн ялч шийтгэл хүлээх ёстой. Тэгэд тийм болохоор 18 нас хүрснээс хойш хуулийн хариуцлага хүлээх нас гэж хэлдэг. Тэр хүртэл төлөвшөөгүй үйлдэл тийм ээ түүнээс гарах үр дагаврыг бодохгүй гэж бол тэр хүрснээс хойш бодох ёстой гэсэн үг тань. Тэгэхээр эн чинь хуулиа шийдвэрлэхтэй ч болно ш. Ерөөс харилцан хамаарал миний үйлдэлийнхаа хариуцлага хүлээх яг л харилцан хамаарал. Энэ маань эргээд надад таагүй үр дагаврыг авчирна гэсэн бодол. Ерөөсөө тийм л дээ харилцан хамаарлага болох. Тэгэхээр Бурхны шашны ёс зүй гэдэг нь хамгийн ихний түвшинд дэш. Түүнээс дэш бүр мундаг тийм ээ тэр надад түүний дагавар үр дагавар тухайн үйлдлийн үр дагавар нь ч тийм ээ жаргал зулан ч надад хамаагүй би бүхнээ бусдад зөөрөлнө гэсэн тийм өндөр ёс зүйг номлодог л. Гэхдээ ихний ээлжиндээ юуг номдог гэх юм бол өөрийнхөө төлөө өөрөө л амар амгалан хүсэж байгаа бол бусдыг хүндлэх гэж номлодог гэсэн. Яагаад гэвэл бусад гэдэг чинь чиний амар амгалантай холбоотой. Аз жаргал дангаараа би болохгүй тийм ээ. Ганцхан чамаас хамаарч хасж байгаа л би бол бусдаас хамаарах шүү дээ. Гэж үздэг байх юм аа. Тэгэхээр үүлийн үр гэдгийг ингээнээр хэлэх юм бол одоо биегээ бусад хоёрын харилцан хамаарлын тухай л ойлголт байна. Тэгээд ямар ч далдын хүчний оролцоогүйгээр бид нар бусдыг хүндлэх ёстой гэдгийг тайлбарлаж чадж байгаа да. Зүй тогтлын үүднээс нь түүнийг нотолж чадж байгаа да. Үүлийн үрийн онол гайхамшигтай санагдсан да. Тэгэхээр үүлийн үрийн онолыг ярихаар миний хийж байгаа үйлдэл надад аз жаргал зовлон зүтгүүр аль нь нэрхийг шийдэж чадна гэсэн ойлголт болж байна. Тэгвэл нүгэл буйны талаар ойлголт ургаж гарч байна. Тэгвэл юуг нүглэх юм бэ? Ямар үйлдэл нь надад таагүй зүйлийг авчирч чадaltaй. Ямар үйлдэл надад амар амгалан авчир хүчин чадaltaй юм. Түүний хим хэмжүүр нь хаагур ах. Нүгэл буйн гэсэн энэ нэршил ганцхан Бурхны шашинд биш. Одоо жишээл эртний Ведийн шашинд, Ведийн үлгэрүүдэд карма теори гэдэг нэршил нь бол явж илээж л дээ. Гэхдээ үүлийн үр гэдэг маань тодорхой үйлдэлээр тийм ээ жаргал зовлон шийдэгдэнэ гэж хэлдэг боловч түүнийг хэмжихдээ ялгааг нь салгахдаа хитрхийг шашинтайгаа холбогдсон байдаг. Тэр Ведийн шашинтай холбогдож Брахманы шашинд итгэж байж түүний зан үйлтэй холбогдож ижил сая буян болно. Үүнд итгэхгүй тэр Брахманы лам урагтай биш бол холбогдохгүй бол нүгэл болно гэж тайлбарсан. Үүнийг Бурхан багш гололж няцаасан байдаг л да. Гэхдээ зөвхөн Брахман тэнгэрт итгэж байж л аврагдана. Тэгэхгүй бол аврагдахгүй гэж хэлж байна. Тэгвэл над Брахманы чин талаар сонсоогүй хүмүүс яах юм бэ? Яг ижилхэн л жишээлбэл ийгэлтлээ зарахчлаа. Тэр хүн та хичнээн ухаантай ч юм уу, хичнээн сайн муу хүн байсан. Ерөөсөө хамаагүй эцсийн үндэ. Эцсийн зөвхөн ертөнцийн эзэнд итгэж байж л Иесус Христ итгэж байж л аврагдана. Тэгэхээр ч одоо бидний бүх шамдал сайн муу хүн ялгах салгах тийм ээ. Сайн нэтлөө тэмцэл тэрэндээ чухал биш.
ертөнцийн эзэнд итгэл өмчлөл аврагдана гэдэгтэй энэ үзлийн хамгийн сул тал, хамгийн буруу тал. Тэгвэл түүний талаар сонсоогүй хүмүүс яах вэ? Байна шүү дээ. Одоо 19-р зуун, 18-р зуун Говь Алтай аймгийн Дэлгэрсэн, Засагтан аймгийн Цоохор ушуучлуу тэнд амьд суужсэн 200-300 жилийн турш амьд суужсэн миний эцэг өвгдөд ертөнцийн эзний талаар нэг сурагч дуулдах тийм боломж байхгүй. Төрсөөс ахвал бурхны шишний соёлын хүрээнд төрөл тэгэл байд юм уу энэ үний юм лөө гэж итгэж юм. Яг сайн ч хүн байсан, муу ч хүн байсан, сайн сайхны төлөө тэмүүлжсэн ч хүн байж бол. Гэтэ тэр хүн өнхөд ертөнцийн эзэн Иесус Христ итгээгүй болохоор аврагдах боломж одоо ягдэн мөнхийн там руу заврагдах боломж нь их буурна гэсэн. Гэтэ тэр хүн ямар буруутай юм бэ? Тэр хүн сонсоогүй юмдаа итгээгүй хөтлөө буруутгах болох юм уу? Өөрөөр итгэх ямар ч боломж нөхцөл өөрийнх нь зүгээс байгаагүй гэсэн. Сонсоогүй юм чинь. Тэр сонсоогүй юмдаа итгээгүй хөтлөө бүр мөнхийн тамч гэдэг юм уу ийм байхгүй л дээ. Гэж бурхан магшилтэй юм л да. Тэгэхээр ёс зүйн хэм хэмжээ гэдэг бол үгүй сайн тэр нөгөө сонсоогүй юмдаа итгэх хөтлөө гэдэг жишээ авлаа гэж бодоход одоо шалгалт авдаг санаж бай тийм ээ. За заримыг нь сайн явал дэшээ болно зэрэг шалгалт багш хүн авахтаа адаглаад үгүй адаглаад шалгалтынхаа материалыг тарах хэрэгтэй шүү дээ. Шалгалтынхаа материалыг тараагүй мөртлөөс тараагүй өгөөгүй мөртлөөс чи яагаад хариулсангүйгээд модон тавьж болох вэ? Тэгвэл одоо тэр Якутч байт юм уу? Хэдэн зуун жилийн өмнө Арабт ч байт юм уу? Африкт ч байт юм уу? Азч байт юм уу? Төрсөн тэр хүмүүсийн хувьд тэр сайн мэдээ сонсох ямар ч боломж байгаагүй. Тэгэд сонсоогүй хөтлөө итгээгүй мэдээж яаж итгэв сонсоогүй юм чинь. Тэгэд мөнхийн там юм аврагдах боломж. Хэрвээ гүйгүй тэрний талаар сонсоогүй итгэсэн итгээгүй нь хамаагүй хүн өөрөө зөв сайн явсандаа л аврагдана гэх юм бол үндэд болчихж л байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бурхны шашин бол ерөөсөө үйлдэлийг сайн муу гэж ялгах ялгаа нь дорж идэг бурханд итгээгүй хөтл балбар гэдэг бөөд очиагүй хөтл тийм ээ. ертөнцийн эзэнд итгээгүй хөтл энүүгээр ялгахдаггүй. Тэгвэл тэрний талаар бүх мэдээлэл нь ил байж байна. Өөрөөр бидэрт хамгийн ил байдаг тэр зүгээр л хэмжигдэх ёстой болохоос ш. Тэр мэдээлэл нь бүрэн хангагдах ёстой байна л да. Жишээлбэл хэрв зөвхөн ертөнцийн эзэнд итгэж байж аврагдах ёстой бол түүнд итгэх шалтгаан нөхцөл гэх юм уу мэдээлэл надад бүтэн хангагдах ёстой. Тэгтэл Говь Алтай аймгийн дэлгэр 100 жилийн өмнө бол нэгч мэдээлэл хангад. Гэхдээ сонирхолтой нь тэр ертөнцийн эзэн гээд байгаа чинь орчлон хороог бүтээсэн. Хаа байсан галактик, хаа байсан Марсыг, хаа байсан сугар гарагийг бүтээсэн. Хэдэн сая тийм километрийн радиустай том гаригуудыг бүтээчээд энэ орчлон хороог юун төлөө бүтээсэн бэ гэхээр өөрөө хайр, өөрөө ивэлэн болохоор хүн төрлөختний төлөө бүтээсэн. Хүн төрлөخت нь тэгээд яаж аврагдах юм бол өөрт нь итгэж байж аврагдана. Гэхдээ тэгэх юм бол бараг тэр сугар гарагийг бүтээж яхахаа оронд 100 жилийн 200 жилийн Говь Алтай аймгийн дэлгэр сумд өөрийнхөө нэг илч төлөөлөгчийг л зарж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгжвэд сая аврагдана үстэй тийм ээ. Юун төлөө хүн төрлөختний төлөө бүтээсэн. Хүн төрлөختний төлөө аврагдах нь яахаар өөрт нь итгэж яж авах. Тэгвэл өөрт нь итгэх тэр нэг шалтгаан нөхцөлийг л хаа байсан тэр Якутуудад тэр Монгол хүнд олгоогүй. Тэгээ сугар гариг марыг бүтээгээд та нарын төлөө бүтээсэн. Энэ зүгээр эргэлзээтэй сонирхолтой. Яагаад вэ гэж бодогдод байна. Энэ зүгээр хайр юм аа, ивэл юм аа гэсэн бол яагаад жишээлбэл тэр Адам Ев хоёрыг бүтээчихэл тэр алимын модыг яах гэж бүтээсэн. Тэр би тэр зүгээр мэдэхгүй болохоор л асуумаар санагдаад. Алимын модыг бүтээчээд бити алимын тэрэг дэлж. Тэр нөгөө нь очиод идчихэж. Тэнгүүт л хараалаа гэж л. Миний үгэнд ороогүй болохоор та нар мөнхийн амьдралаас саллаа. Миний үгэнд ороогүй болохоор та нар эдийн цэцэрлэгээсээ хөөгдлөө. Одоо та нар өөрсдөө жимс юмсээ болоод өөрсдөө явцгаа гэдэг. Удам судраар нь хараалаа гэж л. Тэгээ би тэрийг ойлгодгүй зүгээр. Ягаад тэр жимсний мод тэр алимын модыг суулгаагүй бол тэрийг идэхгүй тэгэл мөнгөл байж явах хэрэгтэй батал. Ягаад алим өөрсдөө тайлбарлахтай болохоор сонголт өгсөн гэж л. Гэхдээ сонголт өгнө гэдэг маань хинт ч ашиггүй сонголтыг хүнд өгöd ямар ч хэрэг байхгүй л дээ. Хинт ч ашиггүй тэр алимны модыг би бүр тарж байхдаа сонголт гэжтэй гарцаагүй идэхийг мэдчихл байх юм тийм. Бүхний мэдгч юм чинь. Энэ хүн эднэ гэдгийг мэдсээр үжиж л би болоод тэгээ эдэнгүүтэл нь хөөгөөд энэ тэр хараагаад
Тэгэд ямар ч ашиггүй тэр алимыг эдлэгээд нөгөө хоёрт нь ашиггүй, эзэн тэнгэрт нь ашиггүй тийм сонголтыг өгнө гэдгийг зүүрлэх юм бол би 3 настай хүүхдийнхээ тэгээд чамд сонголт өгнө гэд хурц утга тавьж болох уу? Сонголтгүй чи ингээд ямар ч аюулгүй орчинд тийм ээ аз жаргалтай амьдрахын хажуугаар чамд бас аюулыг сонгох боломж чинь олгоё. Май хурц утгааж. Гэхдээ хэлэхдээ хурц утгаа оролдож болохгүй шүү гэж. Гэхдээ тэр хурц утга тавьж байгаа сонголт нь хэнд ч ашиггүй байхгүй. Тэгээ баг аюул бол тэрүүгээр өөрийгөө сүлмэн л дээ. Тэгээ энэс ямар ялгаа байгаа юм. За энэ ингээ хамаагүй юм л орчлаа. За юутай ч гэсэн тэгэхээр бурхны шашинд нүгэл буйныг ялгаж салгаж байгаа нь бол дорж идэг, бурханд итгэхгүй энэ талаар биш л дээ. Зөвхөн тухайн хийж байгаа үйлдэл нь бусдыг хохироох юм бол 10 хар нүгэл гэж ярьдаг. Бурхны шашинд за хилэнцтүүлээдээ багцлаа. Тэгэхээр тэдгээр бүгдийг юуны үүднээс нүгэл гэж тодорхойлсон байх юм бол тухайн үйлдэл маань бусдыг хохироод өгтлөө. Тэгэхээр тэнд итгээгүй итгэх тэрний аврал бол биш. Ерөөсөө бусдыг хохироосон үйл гэдэг маань л надад зовлон зүтгүүрийг авчирнаа. Нүгэл буян гэдгийг бурхны шашинд бурхан зохицуулдаг, бурхан шийддэг, мэддэг юм биш үү тийм ээ. Мэддэг байж болно, шийддэг нь биш. Ингээл нэг эзэн тэнгэр ч юм уу бурхан сууж байгаа л хүмүүсийн нүгэл буйныг цэгнээл тийм ээ. За энэ чинь ер нь олиггүй үйлдэл шүү. За наа чи нүглээд ингэт юм биш. Ерөөсөө эн чинь байгалийн зүй тогтлороо л зохицуулагддаг гэсэн. Тэгэхээр миний хийсэн үйлдэлийг нүгэл гэж яллах тэр зүйл нь бол бурхандаач биш, яллагч нь бурханч. Харин миний үйлдэлийн үр дагаварт тэр гомдод сөхөрсөн хүний тэр таагүй мэдрэмж нь л миний үйлдэлийг нүгэл гэж ялдаг юм л. За тэгвэл 10 хар нүгэл тэгээд бусдад нөлөөлөхдөө таагүй нөлөөлөх учирч байгаа үйл нүгэл гэж. Би бид нар бусдад нөлөөлөхдөө одоо би гэдэг нэг юм байна. Бусдад гэдэг нэг юм байна. Сандал ширээ бүгдээрээ бусдад тэгээд би гэдэг юм. Тэгээд бусдад нөлөөлөхөд хамгийн түрүүнд жишээлбэл бид нар биеэрээ нөлөөлж болдог. Энэ аяг гэдэг юм би нөлөөлөд байгааз байрлалын солиод биеэрээ нөлөөлөх гэж. Хилээрээ нөлөөлж болдог. Эдгээр бүгдийн сэтгэлд нь өдөөгч нь болохоор сэтгэл байдаг. Тэгэхээр бие хэл сэтгэл 3 маань бол бусдад нөлөөлөх 3 зам байх. Тэгэхээр бие хэл сэтгэл 3-аараа л бусдад таагүй үр дагавар авчрах тийм үйлдэл хийж явах юм бол түүнийг нүглээ. 10 хар нүгэл. 10 цагаан буян гэж юу хэлдэг юм бэ? Сонин шүү дээ. Буян нүглийн талаар ярьж. За нүгэл гэдэг бол бусдыг хохироосон үйлдэлийг хэлж байна гэж. Нүгэл гэж тийм ээ. Буян гэж бурхны шашинд 10 цагаан буян гэж 10 хар нүглийг хийхгүй байхыг л хэлдэг. 10 хар нүглийг хийхгүй байхыг хичээж байгаа. Хийхгүй гэж одоо тэр нь хийхгүй байх зарчим биш үү тийм ээ. Энэ маань л 10 цагаан их ойлгомжтой байгаа шүү дээ. Буян гэхэр л мэдээж хэрэг олон буян байна л да. Хамаг бүгдээ бусдад зориулах, бусдын төлөө амнасаа золиослох гэдэг юм уу, нэр хүндээ золиослох байж болно. Энэ буян мөн. Гэхдээ буян юунаас эхлэх юм бэ гэх юм бол 10 хар нүглийг үйлдэхгүй байх гэж. Тэгэхээр зүгөө сууж явахдаа хүртэл 10 цагаан буян хурааж болно гэсэн. Өөрийнхөө бие хэл сэтгэлийг хянаад бусдад тохироосон үйлдэл хийхгүй шүү гэж өөрийгөө хорж нэг ёсцон хайрцагт хичээж байгаа. Энэ маань л 10 цагаан буян болдог. Тэгэхээр бурхны шашны энэ ёс зүйн тайлбар, үйл өнгөрийн тайлбар нь
юуг одоо миний бодлоор илүү давуу байт юм бэхээр тухайн үйлдэлд нь хариуцлага өгдөг юм л да. Энэ үйлдэл чинь буруу байна. Тэр үйлдэлээ засагжилдаг. Түүнээс ш энэ үйлдэл чинь бурхныг уурлуулад байна. Тийм болохоор гэж хэлдэг юм л да. Гол асуудал нь би үйлдэлтэй өөрөө өөртөө эзэн болохтой гол болохоос ш түүнийг зохицуулж байгаа нөгөө механизмын гадна тал тавингуудлаа бүгдийг шийдэж байгаа ч нь бол эзэн тэнгэр байна болж. Ийм хандлагын үүднээс л тэрний нөгөө дээр игэлтлүүзээр ярьсан шиг чи хичнээн сайн хүн байна. Яа нэг хамаагүй эцсийн дүндээ ертөнцийн эзэнд итгэж үжил аврагдана. Бурхны шинд бол ертөнцийн эзэнд итгэхтэй болно ш. Зөв явдалтай гол учрах нь. Тий болохоор бүх юмыг л ерөөсө эзэн гэдэг л бүгдийг шийдэж болоод ирэхээр өнөөд жишээ авч байгаа юм л да тэд нар ертөнцийн эзэнд итгэж үжил аврагдана гэдэг. Жишээ нь авахаар өөрд нэг их омог дээрэнгүү хүн байж нэг сүртэй байж тэр омог дээрэнгүү байсан. Тэр муу хүн байсан. Гэхдээ тэр нэг өдөр итгэсэн гэн. Юу ч гэсэн бид нар мэдэндээ нэг Египтийн хан хүүгээд нэг хүүхэлтэй гинод хуучин гэрээнд гардаг л үлгэр юм шиг байна. Юу ч гэсэн тэр хотынхныг одоо ертөнцийн эзэн шийтгэхэр болж л дээ. ертөнцийн эзэн шийтгэхэр болж. Тэгээд өөртөө итгэсэн хүмүүс нь хурганы цусаар үүдэндээ чаг тавиа гэж. За тэгээгүй хүмүүсийнх нь ууган хүмүүстүүдийг ин шин заалах болно гэж. Лээсэн шүү. Тэгээд тэр омог дээрэнгүү муу хүн байсан хэрэн тэр л орой тэр сургийг дуулаад үгүй нэрээ дааштай юмыг яаж мэдвүтэйгээд зурцсан юм байна л. Тэгээд тэр аврагцсан тэрний хүүхд нөхөйг гэж. Энэ ихтэй надад бол тийм гайхам сайхан үлгэр сонсохдохгүй байгаа байхгүй юу? Хичнээн ариун явдалтай мөртлөөсөө нэг аз жаргалын захиа авангуутлаа түүнд итгэх хөдлөө шийтгэдэг ууган хүүхд нөхөл ямар таатай байх вэ? Тийм ээ. Нэг сургал дуулах юм биз дээ. Ингээл яг тэр хүний үдэл тийм шүү дээ. Зүгээр ингээл сайн хүн байсан, сайн сайхан нэтлээ зүтгэдэгсэн. Тэгсэн чинь за өнөө өрөө тавина бүгдээр үүдэндээ нэг юу тавиараа тэхгүй бол одоо сүйд болно шүү гэдэг юм. Үгүй тийм хаанах юм бэ? Яагаад итгэх ёстой гэж хин ч гэсэн бодно шүү дээ. Тэгтэл тэр нэг муу хүн болохоор муу хүн байж үжсэн. За юмыг яаж мэдэх втэйгээ тавьсан ба. Тэгээд тэрнийхээ төлөө аврагдсан. Тэгээд түүнийг ерөөс эцсийн ертөнцийн эзэнд итгэж үжил аврагт гэдгийн гол баталгаа баримт толгож яриад. Тэгээд Бурхны шинд бол зөв явдлаар л аврагдана. Буруу явдлаар явж явах юм бол нөгөө 1000 ном уншуулад 1000 бурхан хурж ирээд ч гэсэн аврахгүй. Одоо Бурхны шишнийг ингэж буруулгаад та нар юу ч хийсэн хамаагүй ном уншуул аврна гэж яриад байна шүү дээ. Тэгж ярьдаггүй байхгүй да. Магадгүй хүмүүсийн ойлголт нь тийм биш л. Тэгвэл Бурхны номонд зөвхөн үүдлийн үрийн онолыг л яриад байдаг. Харин нөгөө шишнүүдэд бол зөвхөн надад итгэж л аврагдана гэж хэлээд байна. Надад итгэх юм бол юунд ч битээ санаа зов. За. Үлийн үрийн онол гэж зүү тогтлын үүднээс харилцан хамаарлын онолын үүднээс яагаад бусдыг хүндлэх ёстой? Яагаад сайн юм хийх ёстой? Нэгт ирдэг. Хоёрт үлийн үрийн онол гэж сайн ямар үлийг сайн гэх, ямар үлийг муу гэх гэдэг ялгаж залгаж байна. Түүнээс биш надад нэг дээр хүн хэлчихсэн л та. Ерөөсөө Библиэд чинь үлийн үрийг номлоцсон юм ба шүү дээ. Жишээлбэл алим тарьсан хүн алимаа л хурааж байгаа. Одоо тиймэрхүүлэг төмс тарьсан хүн төмсөөл хурааж байгаа. Энд чинь тэгэл үлийн үрийн онолыг хэлсэн ба шүү дээ. Гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ төдийгөр үлийн үрийн онолыг бол номсон гэж үзэхгүй л те. Улс үндэстэн болгоны үг хэллэгд одоо сайн санааны үзүүр чар тосч гэдэг юм уу? Санаамууд яваа хатан ч гэдэг юм уу? Одоо ер нь сайн хийх зөвөө гэсэн тийм нэг лозун маягийн сайн хийх түн гэсэн үгнүүд байж л байдаг. Гэхдээ яагаад сайн мэйвэл сайн учирд юм бэ гэдэг тэр механизм зүй тогтлыг л тайлбарлаж үж сая үлийн үрийн онолыг тайлбарсан болж байгаа. Тэрэндээ л гол учир. Тэгтэл нөгөө л сайн мөг зохицуулдаг бурхан тэнгэр байна л гэж хэлж байгаа бол үлийн үрийн онолыг ойлгоогүй байна.
тэр үйлдэлтэй өөрт нь учир утга байна. Харилцан хамааралтай утга учир байна гэж тайлбарлахгүйгээр дахиад түүний цаана дахиад жишээлбэл нэг хүн хаянга цахилгааны гэж байт юм уу? Нэг уулын оройг учиргүй тайлбарлах юм биз дээ. Өө нь бол тийм тектоник хөдөлгөөн галтуулын дэлбэрэлтээс болсон. Бас баатарч гисэн байсан гэж. Ингэж хэлвэл утгагүй биз дээ. Хиннээс л ялгааг байгаа юм л да. Тэр үед бид орд нэгтгэж сурч яхад нэг ихч докторантурд орд Кералад мужид сурч ирсэн. Тэгээ бид нар хаяа очиж амарч мамрал охинтой жоо охид 3-4-тэй одоо том болцол та. Тэгээд Монгол нэг нар ирсэн шүү дээ. Иртлээ. Бид нар урд байсан. Бид нар тэгэхэд олон жил бид нар ирэх урд байсан л да. Нар иртлээ мэртлээ. Тэгэл яагаад нар иртийн гас. Тэгэхдээ биш 3-4 ч юм 5-6 ч байсан юм. Яагаад нар иртийн гэл. Тэгээд тоглоол манайхны нэг ингэ амар том матар байдیں۔ Тэгэл нарыг зэлгэжтэй ингээл хэлэхгүй юу. Тэгээд ээж нь гаднаас орж та нар бидний хүүхэд тийм юм зааж өгөө тэгэл лама асааж байгаа л жижиг том 2 бөмбөг барайл тайлбарлалаа ингээд хөөж явж байт. Тэгээд нар дэлхийн нар хоёрын хооронд сар орохоор сүүдэрн дэлхий төр тусаа. Тэгээд нар цааш бүр баанныхаа өрөөнд орж байгаа тайлбарлал. Ойлгоо гэсэн чи ойлголоо. Матар наанага юм. Одоо нэг дуучин номинжин гэдээ дуулаад байгаа шүү дээ. Тэр багтана гэж. Тэгэхээр нөгөө механизмыг нь тайлбарлсан байхад зүй тогтлыг нь тайлбарлсан ба тэрний цан дахиад эзэн тэнгэр байх бол ямар шаардлагагүй л гэсэн. Асуулт хариулт байна. Чанкер. Бурхны шашны үндсэн Умааны бадмайхан гэх хэцүүлтэй. Умааны бадмайхан гэж бол Жанараасыг бурхны зүрхэн тарнах. Жанараасыг бурхны зүрхэн тарн ер нь тарна гэж ямар шүү утгатай байт юм бэ гэхээр нэгдүгээр их хөлөгний номнуудад тарааны гэдэг тухайн номныхоо агуулгыг хураангуулсан санскрит тийм нэг товч үг байдаг баг. Ерөнхийдөө зүгээр нэг хураангуулсан утга, дэлгэрэнгүй утга гэж Бурхны шинт их явагдаад байдаг л да. Ялангуяа Бурхны шинийн Гүн ухааны номуудад бол дэлгэрэнгүй нэг том ботном. Түүнийхээ агуулгыг хураасан нэг 10 хэдэн утас ч юм уу нэг тийм шүлгэлсэн. Яг тэр шүлгэлсэн номыг нь бол хүн зүгээр уншаад бол ойлгох юм аргагүй. Гэтээ тэр номыг том номыг нь уншчих юм бол тэрний түлхүүрэн тайлагдж байгаа юм л да. Албаар тэр том номыгоо хураагаад энэ яагаад ингэдэм бэ гэхээр зөв миний тайлбар бол Бурхны ишин гэдэг чинь одоо сая үүлийн үрийг ярьлаа шүү дээ тийм ээ. За үүлийн үр нэрээ тийм шүү гэд бодоод өнгөрөх нэр биш байхгүй. Үүлийн үрийн онолж энэ юм байна гэд мэдээд өнгөрөх нэр биш. Бурхны ишин гэдэг бол үүлийн үрийн онолыг амьдралдаа хэрэгжүүлэхтэй болно. Өсөл тэр. Үүлийн орчин тэнэлэг 1000 гараад хэрэг байхгүй. Түүнийг амьдралын хөвшил болгож муу юм хийхээ байх, сайн юм хийдэг. Ямар ч тохиолдолд тэр 10 хар нүглийг төвчдөг, амин тусан ч гэсэн төвчдөг. Тийм ээ. Ийм болох л Бурхны ишний зорилготой болно. Тийм болохоор л лам нар чи юмыг олон дахин уншдаг. Дадлага واخгүй. Дадлагжуулахтай болно гэдэг. Үүлийн үрийн бол энэ юм байна гэдэг нэг бодоод өнгөрөхтэй биш. Үүлийн үр гэдэг нүгэл буйны талаар өдөрт 10-20 удаа бодох толгой агуулгана. Тэгж бодохын хэрээр нүглийн сүрэг талуудыг илүү их байн бодож, үйлдэлээ илүү их хонч, үйлдэл болгон дээр гоо эн чинь нөгөө нүгэл буян гэж энэ нэг ухамсар, энэ мэдэмсэр дурдл нь төрөх шаардлагатай юм л да. Ингэж үж хөгжиж, ингэж үж бясалгал болдог. Тэгэхээр тэр гүн ухааны номнууд ч гэсэн зүгээр үзэл баримтлалын танилцаад өнгөрөхтэй биш. Тэрийг байнга шигж, тархиндаа шивж байхдаа гол утга учир нь байдаг болохоор дэлгэрэнгүй нэг ном түүнийхээ агуулга болсон товч ном одоо хураангуй ном. Жишээлбэл Уман жүг гэх ном байна. Төвд орох уу гэдэг. Төвд орохын тайлбарууд бол жүгээ, дэвчин жүгээ өчнөө номнууд байна. Том хөлгөнсөд. Гэхдээ яг Уман жүг гэдэг ном нь бол нэг 20-30 утас ном, 20-24 утас ном байдаг.
Ондогжин гэж ном байна. Ондогжин гэдэг номыг гүн ухааны мэрэгжлийн сургуулиудад 5 жил судалдаг ном. Гэхдээ 16 утас юм байна. Тэгэхээр энэ дэлгэрэнгүй утга хийгээд тэгээд тэр товчсон утга нь бол хүн байнга тэр товчсон утгаа сэтгэлдээ дүрдэж уншчаад тэр чин тэртэй гэж ингэж бодуулахын тухайд юм товч утга багш. Тэр л утгаараа их хөлөний судруудад бол санскрит үгийн бүр илүү хураангүй тухайн номныхаа агуулгыг хураасан юм таринууд байдаг юм л да. Таринууд. Тэр тариныг уншдаг баг. Уншина гэдэг маань саяны бүхэл тайлбарын үүднээс бол нөгөө том номныхаа агуулгыг л дотроо бяцлахын нэр болж байгаа юм л да. Мөн үү? Тэр богино хугацаанд түүнийг дурдл мэдэмсэрч ургуулж бодож чадна гэдэг нь гол утга учир. Умааны бадмихан гэдэг бол Жангараасыг бурхны бүхэл тэр номлолыг л хураасан утга гэж хэлдэг байна. За үүнийг би яг үүндээ төдийлөн гайхам тайлбарлаж чадахгүй те. Умааны бадмихан гэдэг нь маш хамгийн энгийнээр тайлбарлаа. Тэрнийг үнцгийгээр тэрнээс үнцгийгээр өчнөө олон тайлбар байна. Зүгээр энгийнээр хэлэх юм бол Жангараас бурханд мөргмөө гэсэн үг гэдэг. Түүнээс илүүгээр тайлбарлах юм бол оюун ухаан сэтгэл хоёрыг хөгжүүлж байгаа төгс гэгэл төрнө гэсэн үг гэдэг. Түүнээс илээ тайлбарлах юм бол зөвхөн гэдэг авайн л ихэд дотроо дахиад 3 задраад тэгээд өчнөө тайлбарлалт байт юм да. Гол нь бол оюун хөгжиж байж гэгэрнэ гэсэн. Оюун ухаан логик бодомж гэдэг. Зүрх сэтгэл хоёр хоёулаа хөгжиж байж бурхан болт юм а гэсэн санааг илэрхийлээ. Одоо тэгэхээр та Уман жүг гэдэг 24 хуудас номыг унших ойлгохын тулд тэрний тайлбар 40 олон номнуудыг унших хэрэгтэй. Ондогжин гэдэг 16 хуудас номыг ойлгохын тулд 5 жил түүнийг мэрэгжлийн сургуульд судалдаг гэсэн санаал. Тэр Умааны бадмихан гэдгийг бол маш их олон түвшинд тайлбарлав. Авээ зүүн үднээс их цааталтай. Гэдэг аваач нэртэл дотроо юу гэлээд 3 аваа бол задраад. Тэр аваанууд нь бол хамгийн энгийнээр тайлбарлахад эндээс гарна гээл тэр нь болохоор тантрын бяцлал болж нэг явагдаал. Тэгэл тэр нь 3 махад өчнөө л олон янзын тайлбар. Тэгээ би бас мэдгүй юм. Гүлтэй. Өөрөс ганц тэр таны номцсон биш л те. Жангараасыг бурхны ном гэдэг 40 ном байна. Жангараасыг бурхнаас дамжиж ирсэн Жамбалажууд болон Жаминлажууд Жангараасгийн ном 40 ном байна л да. Тэрний хамгийн товчон л тэр юм аа л гэж хэлж байгаа. Товчлоод хураацсан. Миний нэлээд надтай холбоотой асуулт байна да. Өнөөдрийн хичээлтэй холбоотой ш. Хар хүн лам хүн гэж чиний харив. Лам хүн гэж ямар нэгт. Нэгт. Хоёр чи харав зүмсдэг. Гуравт зүгээр тухайн рекламын гол агуулга нь бол хүмүүс төрөх гэж хэлдэг гэсэн. Мэдээж хэрэг лам хувцастай хүн ярьж байхад сонирхоод үздэг хүмүүс байгаа, тийм ээ. Хаана л ямар сууг дээр лам хүмүүс чинь түүнийг сонгоод үзээ суучдаг хүмүүс байгаа. Лам хүмүүс гарангуут л суугаа сольчдаг ч гэсэн хүмүүс байгаа. Мөн үү? Лам хүн ярингуут л энэ надтай үнэндээ холбоогүй дээ гэж ойлгодог хүмүүс байгаа, тийм ээ. Мөн үү? Тэр хүмүүст л хүрэхийн тулд яар суутгатай. Тэгэж хүрсэн ажиглагдаад л байгаа л та. Гэхдээ заавал тийм байх албатай ч биш л те. Зүгээр л ингээд ярих юм бол сая гадна луи гадна довоогонч таанамжаас тамжи би өөр бурхан багш биш л те. Гэт нэг үгээд та нар мэдэн тийм ээ. Ямар л хилтэй хүн байна. Тэр хүмүүсийн тэр хэлээр нь би номоо номлоно гэсэн үг гэдэг л те. Ямар л санаа сэдэлттэй мөрөөдөлтэй хүн байна. Тэр мөрөөдөлтөнд тааруулж ном номлоно гэсэн үг байдаг. Магадгүй тийм орхимжтэй л
өмсөн хүн дургүй хүмүүс байдаг л тэр хүмүүст нь л хүрэх. Гэхдээ дийлэх хүмүүс тийм байд. Одоо бүр бурхны шинтэй хүмүүс байна л олон хүмүүс. Гэхдээ лам ихээр бидэнд хамаагүй гэж боддог. Лам ихээр л мухар сүсэг шиг юм ойлгодог хүмүүс байдаг. Гэхдээ тэдний эрэлт хэрэгцээ нь бол илүү шинжлэх ухаанч, илүү зүй тогтлын үүднээс тайлбарладаг, илүү саруул ухаан, рационал ийм шийдлүүдийг хичээдэг хүмүүстэй. Яг үнэхээр бурхны шин тэдэрт хамгийн их нийцэх шин байхгүй. Хамгийн хэрэгцээг нь ханга. Тэрэнд зөвхөн бүрхүүлүүлэх шашин гэдэг нэрлэн саадлаад. Бурхны шин гэхэд дург буддизм гэдэг дуртай. Сонин шүү дээ тэр хүмүүс чинь. Яг тэр би өөрөө цахим мөртөө сүлжээ, Англи, Их Британий монголчуудын нийгэмлэг гэдэг нэлээд нийгэмлэгтэй холбоотой байдаг л да. Цахим мөртөө сүлжээ гэхэд 2000 гаруй зөвхөн гадаадд магистрээс дээш боловсрал хийсэн хүмүүсийн интернет сүлжээ гэдэг. Одоо тэнд байсан дийлэнх нь анх сүлжээ ажиллаж эхэлж байгаад гадаадд байсан бол одоо дийлэнх нь Монголд төрчгээд одоо ер нь айгүй л одоо юу гэх юм ирээдүйтэй гэх юм Монголын ирээдүйг явандаа шийдэх ийм газруудад очсон л да. Тэр хүмүүс бол эхэндээ зүгээр лам гэдэг хүлээж авдаг л байсан. Гэхдээ яг тэдний тэр сүлжээгээр нь шашны тухай хилцүүлэг өрнөх болох нь яг тэдэрт л байдаг баг киногоор ойлгож авсан тэр ойлголтын эсрэг яг аргумент, яг факттай эдгэр бүгд ярих. Хөө эн чинь ийм байсан юм уу? Яг нотлохоор нэг үүднээс ярихад бол хинч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг л да. Тэгэхээр эдгээр бүгдээс өмслээд яах вэ? Хамгийн энгийн байдлаар хамгийн одоо ил байдаг асуудлыг нь барьж авч хагаад нэг хүрх гээд оролт. Яг нь мэдээж реклам хувцастай ярьдаг хүмүүс зөндөл байна шүү дээ. Лам хувцастай тамд яваачингийн талаар ч юм уу манай бурхны шашин сайхан шүү гэж ярьдаг хүмүүс байна л да. Тэр нь ч хүрдэгч хүмүүс байна тийм ээ. Бурхны шашин өөрт нь догматик талч байна, рационал талч байна. Яг л бурхны шашин өөрөө ерөөсөө энэ гүн ухааны 4-5 урсгалууд яагаад бий болсон бэ гэхээр тухайн сонсогч нар хүрх гэж байгаа хүмүүс нь л өөр өөр төвшин байгаа болохоор тэр төвшөндөө тааруулаад өвөрмөц өгүүлэгч судрын аймагтын сэтгэл төдийд тааруулж номос юм ажилладаг. Тэр хүмүүстэй л таарсан байдлаар хүрнэ гэдэг бол бурхны шинд байдаг хэлбэр юм л да. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс бол эд шид яриад ярахад их дуртай байдаг гэж байна. Тийм ээ. Айгүй олон л ичэд дуртай л да. Тэгэхдээ ичэд биш яг бодит рационал тайлбарыг хүсдэг хүмүүс бас байдаг юм л да. Тэгэхээр шашны зарим хүмүүс нь тэр хүндээ хүрдэг хүмүүс байдаг. Тэгтэл өдийг хүртэл яг тэр рационал шинжийг нь хүлээгч хүмүүст хүрсэн тохиолдол байхгүй байгаа. Өөрөсөлт. Өөрөсөлт байна уу? Болж өнөөдөр хичээлтэй холбоотой. Хөдөөнөөс ирсэн хүмүүсээс асуулт байна. Нутгийн чинь шашны дэлгэрэлт ямар вэ? Нөгөөтөөр лам хувцс өмсөхийн тухайд бол бас би жоо өөр бодолтой байдаг л та. Маш их олон лам нар. Монголд бол лам нарын тоо зөөдөг хангалттай байгаа. Ном үздэг лам нарын л тооцоо байна. Би шашны дэд сургуульд ашиж юм бол татсан ер нь тэнд лам нарт бол хангалттай л ном зааж. Лам хувцстай хүмүүс бол хангалттай. Хэдэн зугаар байгаа. Энэ урт санч дорж ийд тэгтэл зөндөө байж. Ном үздэг хүн зөн шүү дээ. 1992 онд лам болсноос хойш бид нэр зүгээр миний сайн хвшилтай. Яг манай номын нөхдөл багш нар сайн хвш. Бид нар тэр үед бол өглөөнөөс хол орой хүртэл явдаг гэсэн. Өглөөнөөс хол орой хүртэл 7 буудалд байгаа багштай очиж бараалгал. Одоо дэрэгдэн багт хичээлээ тасалдаг л. 7 буудалд байгаа багшд номоо номолж хурч ирээл
залуугч бид их барьдаг гэсэн. Урд очиод энэтхэгт 10 жил сухад бол тэр хоолунд нойр хасалж иж лам үздэг газар л та. Тэгэхдээ өнөөдрийн ламнар бол бүгдээрээ биш л те. Зарим нь бол ном ерөөс үздэг. Үзэх сонирхолж байхгүй. Тэгээ ном үзэхгүй бол лам бас нэрх байна. Лам хувц өмснө нэрх байна. Зүгээр нэг амжиргааны хэрэглэл болгоо. Ердөөсөө л нэг гүрэм дорм хийгээд энэ айл энэ хүн хэдэн төгрөг өгөх бол гэж горилж амьдрна гэдэг чинь тийм бахмаар амьдрал биш үү. Тэгээд лам хувцаараа бахархаад байх юм биш л дээ. Сайхан сүсгтэй сайхан одоо жив сүм гэж ярьд. Тэр үгүй сайхан жив чумуу байж болно л баг төрлөختөн. Угол сайхан бурхны шашинтай сүсгтэн. Гэтэ юу ч хийж болно л да. Машин барьдаг байж болно. Одоо юу гэдэг юм бэ? Скаваторын жолооч байж болно. Бурхны шашинт. Бурхны шинэтлээд номоо уншдаг, уншлагаа уншдаг, залбирдаг, мөргөдөг. Төвдөөрөө монголоор нь уншлуудаа уншдаг. Заавал лам дээл өмсөд түүгээр амжиргаа залгуулах албатай биш л дээ. Ашны дэд зургуулын оюутнуудад ер нь бусад оюутнууд би хэлдэг юм л ном үзэхгүй л харуул. Ном үзэхгүй бол гээл нэг оронтой бөглөөл энэтэрэ болоод тэгэл нэг ядарсан зовцсон амьдрал, хүнээс хамааралтай амьдрал баялагийг бараг бүтээсэн дээр шүү дээ. Та өмнө энэ хичээл сууж ясна өнөөдөр л ирж байгаа юм уу? Та хаана явж орж ирв? Миний хичээл одоо ихтэй энд бол биш. Тэр зуртаа гарсан хичээл нь тэр доод бөмбөрийн уртал 5 давхар шилэн байгаа юм байшин 3 давхарт. Өнөөдөр нэг хичээл нь 3 цагаас л. Тийм зогом бол би гүйцэд хариулна л да. Бурхан гэж юу хэлэх вэ гэж мөн л дөө зөв асуулт. Бурханы шинтнүүд бурхан гэж юу вэ? Сүүлд бурханы шашин гэж бурхангүй шашин штэ гэж л яриад байгаа. Буддизмыг та нар бурханы шашин гэж буруу орчууллаа гэдэг. Энэ нийттэй асуудал та. Бурхан гэдэг үгийг ертөнцийн эзэн God, Creator, англи хэлний God гэдэг үгтэй холбочоод тэгээ God гэдэг үгний агуулга нь бол үүсгэж эзэн гэсэн үг юм. Тэр чинь бурханы шин далуу штэ гэж хэлээд байгаа нь утгагүй л дээ. Жишээлбэл монгол хэлний ширээ гэдгийг ширээ гэж ойлголт байна тийм ээ. Тэгтэл нэг улсын хэлэнд яг ширээ гэдэгтэй ойлголтод бол зөвхөн 3 үлтэй ширээг л хэлдэг байж л тийм. Байж болно үстэй тийм ээ. 3 үлтэй ширээ нэг нэртэй, 4 хөлтэй ширээ нь өөр нэг нэртэй. Тэгэнгүүтэл хүмүүс тамина эднэр чинь бүгдээрээ ширээ биш. 3 хөлтөө л ширээ шүү дээ. 4 хөлтөө нь өөр нэртэй шүү дээ. Ширээ гэдэг чи одоо энэ наадах чинь биш гэж зүтгээд иж болохгүй гэсэн. Тухайн өөр улсын хэлэнд тухайн ухтай ойролцоо утгатай хүн юу илэрхийлж байгаас хамаарат тэр гадаад хэлэнд илэрхийлж байгаа утгын яг хүрээнд одоогийн монгол хэлэнд байгаа тэр үгний агуулгыг барих гэж оролдлого гэдэг бол айхуу утгагүй л бол. Нэгт хоёр дуулаасаа гад гэдэг үг нь ч гэсэн заавал үүсгэж эзэн гэдэг илэрхийлэх албатай биш. Яг бол адаглаад гад гэдэг үг нь олон тооны гац гэж явуулчихлаа. За 3 дугаарт энэ бас мөн л тө бурхан гэдэг маань бол бурханы шний бурхан гэдэг бол бусад шашнуудын бурхан гэдэг ойлголтоос өөр. Энэ бол ертөнцийг үүсгэсэн бүхнийг шийдэгч хүчийг хэлдэггүй. Тэгвэл бурханы шашинд бурхан гэж юу хэлт юм бэ гэхээр бусад шашинд бурхан гэдэг бол анхнаасаа л тийм хүчтэй байсан. Анхнаасаа л байж исэн. Тийм бидний хөршгөө тийм далдын ичдийг хэлдэг бол бурханы шашинд бурхан гэж зүгээр л бид нар оюун ухаанаа хөгжүүлээд хүрч болох тэр өргөлийг хэлдэг. Бид нар сайхан сэтгэл, зүрх сэтгэл, оюун ухаан хоёроо хуйлангийг хөгжүүлээд хүрч болох. Гим бүгдээс салсан. Хүчүүхэнж гим үлдэлгүй тэгж арилгаж, дадлагжуулж, хөгжүүлж болно гэж бурхны шатууд итгэдэг. Тийм болохоор бурхан дор итгэх маа гэж. Бурхан
Бурханд дор итгэмэ гэдэг бол Бурханы шин хөгжил дор итгэмэ гэсэн агуулгыг илэрхийлээд байдаг. Яг тэгэхээр анхнаасаа л Бурхан байгаад итгэж байгаа ш. Хүн Бурхан болж болно гэдэгт итгэл онцлоо. За өөрөсөлт. Асуулт алгуу тавина. Ямар ч эргэлзээ тэн тэцэмжийн дундагж отоо гэж Бурхны шинж ярьд юм да. Эргэлзээ тэнгэлзийг тасалж чадсан гэж. Гарцааг онцсон гэх. Ингийн чамаагүй юм асуудаа. Харуу штэ марлаа. За би харуу штэ марлаа маш тавчирч та. Улнаа нар штэ марлаа хэрүүлсэн мэт. Хэрэг юм. Харуу штэ марлаа. Тэмэт. Та ярддаг штэ. Чисээ та ярддаг штэ гэсэн үг. Яг зүгээр ингээд тэгэхээр Бурхан гэдэг үгний агуулгыг ертөнцийн эзэн үүсгчийг хэлэх албатай гэж үздэг. Тэгтэл Бурхан гэдэг үг маань гарал үүслийн үед хүртэл Бурхан гэдэг маань өөрөө Буддаг илэрхийлж байгаа гэсэн тайлбарууд байдаг л та. Будда гэж үргэлжсэн 2D нэр болж хойд нэтгийн хэлэнд одоо хүртэл 2D-г эргэж уншдаг бичгтэй дээ гэж байна. Тэгэхээр Бурхаа болоод тэгээд явцын дун сунжраад Бурхан болсон гэл ийм нэг тайлбар байдаг. За сүүлийн үед бол иш дуламгай болохоор Бурхан гэдэг үг бол бургас гэдэг үгнээс гаралтай гэж үсэх юм бэл. Одоо бол Бурхан гэдэг үг бургас гэдэг үгнээс гаралтай гэдэг нь үнэмшилгүй санагдаад байт. Агуулга нь яаж холбогдохоор үг нь яаж хуурахаараа бургас Бурхан болт юм аа гэцүүлтэй. Яг өөрөөр хэлэхдээ болохоор нэг хоёр утас юу гэдэг. Бурхан гэдэг нь бургас гэдэг аргалаас үгнээс гаралтай гэдэг дөрвөн нүр тийм нэг шинжлэх ухааны хэм бүтээлэд. Тэгээ надад итгэл үнэмшил төрөөгүй л дээ. Тэгээл тэрний баталгаануудад жишээлбэл нэг алтан арган дотор нэг хүүхд таваад орцсон гэл нэг домог ирээдэг шүү дээ тийм ээ. Нэг хүн явж исэн чинь чөтгөртэй тааралдаал нэг мундаг хүн тэгснэ. Чи юунаас айдгүй гэдгсэн чинь цааш чөтгөн за би бургаснаас айдаг алтан арганаас айдаг. Энийг айлын хүүхдээ амийг авах гэж явж гинэ мөл очиод айлын хүүхдийг наваад бургасан дотор нуугдсан гэл. Тэр мэрийг л баталгаанд аваад байгаа юм л да. Тэгэхээр бургас гэдэг маань бол ерөнхийдөө далтын хүчтэй гэж монголчууд итгэдэг байсан байна. Тэгэхээр энэ бургас явж байгаа Бурхан болсон байна. Надад бол Будда гэдэг маань Бурханы ишний анх дугаар үеийн дэлгэрэлт, 2 дугаар үеийн дэлгэрэлт тэр явъяс л орж исэн санскрит үгнүүд нэлээх байдаг л да. Цадаг дүүх гээл байдаг. Тэгэл энэ мэтлэг үгнүүд маань санскрит их сурвалжаас орж ирээд лсэн мөгч бодоод л байт. Ингэж нэг хэлж байна. Өөрөөсөө юу асуулаа? Шүтэн барилга. За 19 шүтэн барилга маш товчтны хэлээд 19 шүтэн барилга гэж саяны миний тэр үүлийн үр гэж яриад байгаа болгон маань юу юм бэ гэхээр баг төрөлхийтэн буюу нийгэм тандсан ёс зүйн онолгоо юм л да. Нийгэм. Одоо ерөөсөө гэгээр л нирван гэж бодхоос урталд зүгээр орчлон хорвоодоо өнөөдөртөө бид нар Монголдо энэ амьдралдаа нэг зөв амьдрчих гэсэн бодол байна яа да. Тэгээ энэ төвшөндөө бол үгүй харилцан хамаарлаа тийм болохоор бие биенээ хүндлээ гэсэн үлийн үрийн онол гарч ирж байгаа. Түүнээс илүү дээд төвшөнд дунд төрөлхийдэнд болоод ирэх юм бол гэгэрлийн талаар харж байгаа гэсэн. Түүнээс илүү их төрөлхийдний төвшөнд яриад ирэх юм бол гэгэрэл сонирм биш. Хамаг амтны тусыг бодийн сэтгэлгээд шал өөр морд ирсэн л. Тэгэхээр энэ нэг ялангуяа үүлийн үр юм уу нийгэмд хандсан тэр нэг юм өнөөдөр их чухал болчиход байгаа юм. Яагаад гэхээр ингээл одоо Монголд ингээл бясалгал хийгээл төгс гэгэрэл юм яриад л байна л да. Төгс гэгэрэл ямар Бурхны утаг ямар яасан гэсэн. Одоо үнийг хэлэхэд эхлээд зүгээр нэг 10 гар нүглээ төвчдөг ч юм уу. Эхлээд нэг орчлон хорвоогийнхоо ёс зүйн төвшин гүйцэд хангаж байж тийм ээ.
эхэндээ нэг хүн шиг улгаа хийдэггүй, худал хийдэггүй, иймэрхүү болж иж дараа нь гэгэрл нэрван ярмаар санагдаад байд. Амунд гэгэрл нэрван яриад байгаа мөртлөөсөө зүгээр нөгөө л атааждуу бүх юм нэвэндээ байгаа бол хөл гэгэрл нэрван утлаа шүү дээ. Тэгэхээр яг зөвхөр ерөөсө гэгэрл нэрван гэдэг маань хорвоотой нэг судал байдаггүй байхгүй юу? Гэгэрл нэрван тонлохуу гэдэг маань юуны нэр юм бэ гэхээр орчлон хорвоогоос гэтлэгийн нэр. Ерөөсө бүх орчлон хорвоог тэр жигт нь туулж гатлахын нэр болохоос биш. Гэл зүгээр л ажиллаж хийгээл те. Гэл юм аягээл тэгэл гэгэрл нэр. Гэтэ яг зүгээр түүний багаагаар хийж бас болно л да. Гэтэ зүгээр би юг хэлэх гээд байнаар хамгийн боттой нь эхлээд орчлон хорвоогийн зүй тогтол. Үгүй биш ээ. Орчлон хорвоогийн ёс зүй. Эгэл хүмүүний ёс зүй. Баг төрлөгийг нь луга нийтийн зам руу зөв арга замаар орчлон хорвоогийн бүтээх талаар л ярмаар. Тэрний дараагаар орчлон хорвоос гэтлэх юм ярина л да. Тэгэхээр үүлийн үрийн онол гэдэг бол орчлон хорвоод зөв амьдрах бай. Яаж би аз жаргалтай амьдрах вэ гэж. Гэгэрл нэрван бол яаж орчлон хорвоос гэтлэх, орчлон хорвоог тагидан аях вэ гэдэг санаа. 12 ертөнц барилга гэдэг бол орчлон хорвоогоос гарах зүй тогтлын тестарал. Түрүүний үүлийн үрийн онол гэдэг бол орчлон хорвоогийн жаргал хийгээд орчлон хорвоогийн зовлон хурц ирэх зүй тогтлоосон бол 12 ертөнц барилга бол орчлон хорвоо жаргалтай биш, зовлондоо биш, аль нь ч хийж болно. Ерөөсөө л хорвоод бид нэр яагаад байж байгаа юм бэ гэдэг талаар гарч байна. Энэ баг ярьж амжихгүй шүү гэнэ. 12 ертөнц барилга дараа нь л хэрвээ тэр манай Монголын бурхан шины нийгэмлэг хичээл суух юм бол тэрний 6 дахь хоног 7 дахь хичээл 12 ертөнц барилга тусгацсан байсан. Тэрэн дээр. Өмнө л яг үйл үүр гэдгийг би аль болохоор хойд урд настай холболгүйгээр ярьд юм аа. Холбоно л доо. Гэхдээ зүгээр дан хойд урд насаар хүмүүс яриад буруу яриад байдаг байхгүй юу? Юу гэхээр үйл үүрэхээр энэ насандаа сайн юм их юм бол хойд насандаа сайжрна гэж ярьдаг байхгүй юу? Биш л д. Үүлийн үр гэдэг маань чиний үйлдэл, чиний жаргал зовлон хамаарна л гэсэн санаа болж байна. Чи сайн юм их юм бол хойд насандаа сайн болно. Одоогийн зовлон чинь өвөн хасаа гэж байгаа чинь хүмүүс хол байдаг байхгүй юу? Хойд урд нас мантай даа. Энэ жил ирэх жил одоогийн асуудал чухал шүү дээ. Одоо нүүрс төлөө чухал байгаа болохоос шүү тийм ээ. Одоо ажлын газрын дорчтойгоо яаж ярьцгүй чухал байгаа болохоос хойд нас үлийн үрийг бүр хаамаг олон юмтай холбож байгаа байхгүй. Чи сайн юм бол хойд нас нь хойд нас байжээ тийм. Одоо би гэж ярьж байгаа хүмүүс. Гэхдээ үлийн үрийн онол бол гарцааг хойд настай холбогдно л доо. Яагаад вэ гэхээр жишээлбэл юм болгон зүй тогтлогоо гэж ярьж байна. Төрхөөсөө ахуулаад даваа би ингэж дуслааш. Ингэсэд өндөрлөө. Төрхөөсөө ахуулаад хүн харахын аргагүй тийм царайтай ч юм уу те. Төрхөөсөө ахуулаад ужиг хүнд өвчин чаналсан. Төрхөөсөө ахуулаад ядуу зүдүүд байгаа тийм хүн байж шин. Мөн үү? Амьдрал нь тэр чигтээ тийм газар төрхөөсөө ахуулаад хүн харахын гоо сайхан царайтай, тэгс сайхан битэй, эд баялаг төгс. Ийм хүмүүсс байж шин. Тэр мэдрэмж, тэр зовлон мэдрээд байгаа юм. Юуны үн буруутай юм бэ? Яагаад тийм зовлонтой? Тэр үед нэг юм зураг зурсан гэж яриа байдаг шүү дээ. Жаргал амьдрал өхөлөлөө тэрэн дээр нэг өнцгтнийг өгöd нэг юм зураас зураад нөгөө талд нь юм 3 зураас зурцсан гээл те. Тэр амьдрал өхөлөө те. Энэ нь болохоор хулганы сүл, энэ нь болохоор муурын сахал гээл тийм ээ. Тэгэхээр одоо байгаа байдал хийгээд бидний хүсэл эрмэлзлийн холбоос гэдэг хамгийн их чухал. Одоо бидний бодит амьдрал тийм ээ. Амьдраад бидний одоо энэ experience үзэж тулж байгаа амьдрал. Тэгтэл муу юм хийж болохгүй шүү. Сайн юм хийх ёстой гэсэн тэр хүсэл эрмэлзлээрийг хооронд нь яаж холбох вэ? Тэгэхээр зарим хүмүүс энэ амьдралынхаа турш ингээл муухай бүгдийг хийгээл ингэсээр гал өгцөн тохиолдол бас байна л да. Гэхдээ дийлэг тохиолдолд 70-80% буруу явдалтай хүмүүс нь буруугаар л төгсдөг. 70-80% нь зөв явдалтай хүмүүс хатаглаад сэтгэлийн амар амгалантай л байдаг. Тэгэхээр тэр зөөхөн хөвүүдийг нь юугаар тайлбарлахаас аргагүй байдаг гэхээр өмнөх насаа л гэж хэлж байна. Тэр төрхөөс л зовлон шаналгаатай тэр бол өмнөх нас гэж хэлж байна. Өмнөх нас.
Энэ насан дээр л амар шийтгэх ёстой хүмүүс магадгүй тэгчлээ гэхэд хойд наснд. Тэгэхээр одоо энэ амьдралыг наадах амьдралтай холбогдож байгаа юм л да. Гэхдээ яллаа л тийм хогч нь гэхдээ гол юм биш үлээр гэдэг бол. Сонголт одоо байна гэдэгтэй л гол утгач байна. Гол үлийн үр. Бурхны шашны үлийн үрийн онлоор бол үлийн үрийн ирэхээр би нүгэл хийнэ гэж байдаггүй шүү тань. Энэ надад айгүй хүмүүс буруу ойлгодог. Би нүгэл хийчихэл тийм ээ. Нэг хүний цохиж хийчихэл. За чиний л үлийн үр гэжтэй юм бол маш буруу тайлбар. Тэр хүний зүгээс цохиулга үлийн үр байсан үнэн байж боловч миний зүгээс үлийн ирэхээр нүгэл хийх ёсгүй дээ. Үлийн үр дагаварт надад мэдрэмжил төрөх хэрэгтэй байдаг. Таатай мэдрэмж, таагүй мэдрэмж, сармаг мэдрэмж. Би жарган зовно. Энэ бол үлийн үр. Надад хүн таагүй хандаж байгаа нь миний үлийн үр. Гэхдээ үүнд ямар хариу өгөх нь бол миний сонголт гэдэг. Миний сонголт. Тэгэхгүй миний хийж байгаа үйлдэл маань хүртэл үлийн үр болчих юм бол хизээж харахгүй тойролцож байгаа. Одоо миний мэдэрч байгаа мэдрэмж жаргал зовлон маань үлийн үр боловч одоо юу хийх вэ гэдэг нь миний сонголт. Гэхдээ яг хоо үйл дотор наминжийн бараг тийм боловсролын ор дагвараа эзний өр жүнтэнжийн бараг шалтгаан зохилтгүүр гэх шалтгаан зохилтгүүр дотроо хулгай хийснээрээ хулгай хийх шахуу юм байдаг. Гэхдээ тэр хулгай хийснээрээ хулгай хийх биш юм байгаа шүү. Хулгай хийснээрээ хулгайд илүү баяс болчихно гэж үгэл. Өөрөөр хэлбэл муу юм хийх тусам дадлагжаад яваад байт юм л. Нэг муу юм хийсний үр дагавар жишээлбэл муу юм хийлээ гэж бодоод тэний үр дагавар чи муу зайд донж болно. Зовж болно гэж нэг хэлж байгаа. Муу юм хийснийхаа үр дүнд чи дагвараа буюу яг бусдад тэр учруулсан тэр зовлонгоо яг ижилх юмыг өөрөө эдэлж болно. Бусдыг гүтгэцэн болвол чи дараа өөртөө гүтгүүлэх боломж байна гэж хэлж байгаа. Тийм ээ. Энэ бол жүнтэнжи барал дагвар эзний үр гэдэг нь болохоор бидний гадна талын сав ертөнц хүртэл миний үүлээс хамаарад бас хувьсан өөрчлөгдөж болно гэж хэлж байгаа. Тэгтэл жүнтэнжийн бараа дотор бол муу юмыг хийснээрээ түүний үр дагавар дахиад муу юмдаа дадлагжаад байдаг гэж байдаг. Дадлагжаад байдаг. Түүндээ дадал болоод байдаг. Түүндээ баяс болчиход байдаг. Тэгэхээр тэр дагварын үр дагавар бол нүгэл хийсний урд гацаагүй нүгэл хийх хэрэгтэй биш л дээ. Тэр нүгэл хийсний урд дагавар тэр нүгэлдээ тасал болох байна л гэж санаавч. Тэр нүглийн үр дагавар нүгэл хийдэг биш. Мэдрэмж төрдөг. Голдоо. Гэхдээ нүгэлдээ баясах татал болно гэсэн үр дагавраас байна л да. Тэгэхээр за эцсийн үндэ тэгэхээр үлийн үрийн онол гэдэг бол хойд урд настай харьцаагүй холбогддог. Гэхдээ тэрийг зөвхөн би багш нарын хувьд өнөөдөр яриад байгаа байхгүй. Хэрвээ цааш ярьлаа гэж бодоход заавал хойд урд нас гэж холбохоор сэтгэл бухтай хол байдаг болохоор одоо бидний байгаа амьдрал дээр жишээн дээр тийм ээ. Одоо жишээлбэл үлийн үр гэхэрэл нэг сайн мэддэг хойд нас ч юм уу эзээ нэгэн цагтаа идлэх тийм аз жаргалын төлөө биш. Гэхдээ эн чинь одоо шууд даруйд илэрнэ л дээ. Энэ талаасаа ярил хүн хийх. Тангантл. За зориултал залбирал гэж байдаг. Энэ буйны шимээр би энэ даруй. Багшлан Бурхныг бүтээн үлдээд. Энэ орчлонгийн нэг шамтныг хоцролгүйгээр Бурхны орноо байгуулах болтугай. Бодийн дэд эрдний сэтгэл төрөөг нэгэнд төрөх болтугай. Төрсөн нэгэнд нь сторотож олон бүрүүдэд аривдах болтугай. Тэр лам ургуудад дахиад хэлэхэд сурахын төлөө юу хамаагүй англи хэл байна. Машин жолоод хамаагүй сурахад төлөө яваад байхад л учир байна л да. Лам хүмүүс ихэр орчин үеийн мэдлээс хоцорсон хүн баймаар гэл. Дийл хүмүүс тэгж ойлгоод байдаг. Лам хүн гэхээр хэр ойлгодог. Лам хүн гэхээр нэг хоцрогдол ойлгодог. Лам хүн гэхээр нэг биш л дээ. Миний бодлоор бол лам хүн гэхээр сонгодгороо болт юм бол хамгийн л илүү өндөр боловсралтай тийм ээ. Хамгийн илүү шилдэг сэхэтнүүд л ойлгохгүй санагдаад байна. Гэхдээ яг хөө тэр нь бүх лам нар биш л дээ. Ер нь зүгээр Бирм, Шри-Ланк гэдрийн лам нар ер нь хаач тэр Бурхны шоошууд 2 төрлийн лам байж тараад дээ. Нэг нь бол
ууланд бяцлахад суддаг ч гэдэм. Яг гэгэрлийн төлөө цам хийгээд суух шаардлагатай. Лам нар урт хийгээд богино хугацаагаар альж лам хийх л ёстой баг. Тэгтэл бас шашин гэдэг маань ард түмний дунд үнцээ гээчж болох. Ард түмний дунд түүнийг тайлбарлан таниулах хэрэгтэй. Мэдээж бусдыг буйны мөрд оруулах, бурхны шинээр тайлбарлана гэдэг асар буу юм байлгүй яг. Тэр тал дээр бол нэг ялангуяа илүү их цэвэр цэмцэр, илүү их мэдлэгтэй ийм л хүмүүс шаардлагатай л да. Яг одоо л бидрээс бурхны шинээр ирээдүйг шалтгаална гэж бодлоо гэж бодоход бол усан хүчний бэлдэх. Тийм ээ, одоо гадаад дотоодд зурцсан өчнөө мэрэгжил боловсролтой хүмүүс төгсөж ирж байна. Энгийн хүмүүс. Тэгтэл тэр хүмүүс тэр ертөнцийг үзсэн, тэр соёлыг, тэр шинжлэх ухааны мэдлэг боловсролтой хүмүүст ерөнхий боловсролгүй хүн итгэл үнэмш төрүүлнэ гэж байхгүй. Ховор